Бүгдээр энэ өдрийн минь төргий. Энэ өдрийн минь төргий ламан буцаж ирлээ. Тий. Одоо юу жоохон энэ дугаар маань хойшиж орж аваад бүх сонсогч нараас уучлалтаас хүсмээр байна. Тэгээд маш олон бас хувьсгалын олон асуудал давхцаад жоохон оройтож орсон байгаа. Тэгээд энэ удаагийн дугаараа манай ламаа маань зочноо танилцуулаад тэгээд яриагаа эхлэе гэж бодож байна. За, бүгдэнд нь өдрийн минь төргийа. За, манай энэ удаагийн дугаарт маань Янжмаа гэдэг ихч маань оролцож байна. Тэгээд би мэргэжлийг нь танилцуулах юм бол их Монгол байдгүй систем байсан учраас нэлээд урт болох гэдэг. За, ямар ч лсэн танилцуулахад гадаадаас дөнгөж ирсэн монгол хүүхдүүдтэй Японы хэлний одоо хоцрогдолтой байгаа үед нь дэмжихээр улсаас томилогддог багш. Буюу одоо Японы хэлний сургалтын багш. Хоцрогдол арилгадаг багш. Хоцрогдол арилгадаг багш. Ийм сайхан мэргэжилтэй хөрвүүлж байна. Тэгээд манай Янжмаа ихч маань Японд ирээд ер нь 20 гаруй жил болсон. Биднийгд бол маш олон одоо туршлагатай ийм сайхан оролцож байгаа шүү. Тэгээд таныг манай подкастт хурж иж оролцож байгаад баярлалаа гэж хэлье. Урилга хүлээн авсанд маш их баярлалаа. Үнэтэй цагаа зарцуулаад тий. Тэгээд Янжмаа ихч маань бас өөрийгөө танилцуулаад эхлэхөө бит хоёрын саяны танилцуулгыг засах юм уу? Тий. Сайн бацгаана. Би Японы нэг боловсролын байгууллагаас томилогддог Японы хэлний сургалтын багш байгаа юм аа. Хоёр сайхан дүүгийн урилгыг хүлээж аваад өнөөдөр энд байгаатай баяртай байна. Баярлалаа. За, энэ удаагийн подкастн дээрээ бит хоёр яг юу гэлөө сонсгож зорьсон бэ гэхээр одоо яг дөнгөж Монголоос хурж ичээд Японд одоо баг сургуулийн хүүхдээ те авчирсан байгаа аав ээж нар маань одоо юун дээр юу нэг анхаарах хэрэгтэй энэ боловсролын хэсэг дээр тэр тусмаа ямар ч юм мэдлэггүй шинэ орчин шинэ хэлтэй одоо ингээд бүх зүйл нь шинэ юм орчинд хүүхэд хурж ирэхээр мэдээж зэрэг бас амар их стресстэй байх тэр одоо нөгөө хичээлдээ маш их одоо хоцрогдол янз бүрийн юм гардаг байх. Тэгээ энэ талаараа яг Янжмаагчаас асууя гэж бодчихлаа. Орнол оруулчихлаа л да. Зорилго маань бол юм байгаа. Тэгээд одоо дөнгөж Монголоос хурж иж байгаа хүүхдүүдэд бид нэг ямар хуу шинж тэмдэг илүү хэлэрдэг вэ? Аав ээж нь юун дээр анхаарах хэрэгтэй гэж та юу нь боддог вэ? Энэний талаар хоёрт гоё дэлгэрэнгүй ярьж. За энэ Монгол эцэг эхүүд маань яг Монголоос ирчээд хамгийн түрүүнд юун дээр анхаарах вэ? Одоо яах вэ гэдэг ингээл айгуу твдтгэлтэй. Тэгтээ нөгөө твдэхээсээ илүү одоо ч нөгөө айгуу тийм нөгөө одоо юу гэмдэ захим ертөнц маань хөгжсөн учраас мэдээлэл айгуу тийм дэлгэрэнгүй олддог болсон учраас нэг эхний ээлжинд бол манай эцэг эхүүд бол твдэх шаардлагагүй гэж би боддог. Тэр тусмаа одоо нөгөө Японд байгаа монгол ээжүүдийн групп энтергээд Facebook групп энэ бол бараг л лавлгаа маягийн те маш хурдтай ингээл хариулж өгөөд ч юм аюу тийм талархмаар зүйлс их харагддаг л да. Тэр нь тийм болохоор ээжүүд аауд хамгийн түрүүнд бол тэгж одоо яана гэж өөрснөөгөө болон өөр хүүхдүүдээ ингэж стресс хүн тулд эхлээд маш их судалгаа маягаар ингээд одоо ийм сайхан захим ертөнц байгаа чи энийг ингээд ашиглаад зөв хэрэглээд тэрнийхэн дараа мэрэгжлийн одоо байгууллагт хандах хамгийн түрүүнд одоо хуурилт сургууль байлаа гэхэд хамгийн амархан гарах гарц юу гэдэг гэхээр хуурилттай сургууль дээрээ бид нар одоо ийм Японы хэлний нэмэлттэй багшаамаар байна гэд ингээд сургалтын албанд нь ингээд хүсэлт өгөхөөр тэрийг заавал албан бичгээ эднэрээр өгөх шаардлагагүй зүгээр л ингээд амаараа те сургалтын алба дээр нь зарч өгсөн ч болно. За тэгэнгүүт нэг бөглөг хуудас өгдгий. Тэгэл тэрэн дээр нь бөглөөл тэр нь болохоор яалтчгүй бичгээр өгж байгаа хүсэлт. Тэгэнгүүт тэр хүсэлт чинь хамгийн түрүүнд нөгөө юу руу очичдаг байхгүй юу? Дүүргийнхаа нөгөө соёл боловсролын алба руу. Тэгэнгүүт дүүрэг чинь яг ийм дэмжигч багш хойрлоод өгчдөг. Томилтоор та нэг тэдэн сарын хугацаатай яваад ийм хүүхэд байна. Тэдгээр ингийн хүүхэд байна. Одоо энэ хүүхэд болохоор дөнгөж Японд одоо ингээд ирж байгаа хүүхэд шүү ч гэдэг юм уу эсвэл дундаасаа орж ирсэн боловч ийм хичээл дээр хоцрогдолтой байгаад байгаамаа та энэ дээр нэг гараад өгөөч гэдэг юм уу эсвэл ахуйн байдал нь эднийх одоо хүүхэд нь өөрөө хичээлдээ аягүй сайн боловч ахуйн байдлаа хангах хангалт маань аягүй дунд байна тийм учраас одоо эцэг ихтэй ингээд тулаад өгөөч гэдэг юм уу ингээд цаанаас нь ийм юу өгөөд
зааварчилгаа өгөөд тэгээд багш нар олгочдөг байхгүй юу. Тэгээ манайхаас бол одоогор бол туслах багш нар бол нэлээд хэд байгаа. Манай монгол багш нар бол Японы дүүрэх 3 сараар ч юм уу 6 сараар ч юм уу төр туслах багшаар очиж байгаа багш нар бол нэлээд байгаа. Тийм учраас бол олдц байхгүй өнтер гэсэн юм л ерөөсөй байхгүй. Тэгэхээр бол одоо бол нэг тэгж эцэг хүүд бол сандраад яана гэд хөрх юм ингээд өөрснийгөө ингээд хэцүү ийм стресстэй байдалд оруулаад байх шаардлага ерөөсөй байхгүй. За тэрний дараас жинхэнэ нөгөө нэг Японд яах вэ гэж чи хэлэх байхгүй юу? За ингээд туслах багш юм чинь ингээд нөгөө нэг туслах багш руугаа ингээл одоо Монгол яг бидний нөгөө нэг үүрэг гэд нэг юм байдаг. Бас нөгөө нэг Японч бүхэл юм нөгөө альбом бичиг болон санамж бичгээр явагдаж байдаг штэ. Санамж бичиг дээр ч одоо нөгөө нэг хамгийн наазах ингээл ёс зүйн байдал айгүйх өндөр тусгагдсан байдаг. Тэр нь болохоор юу гэхээр одоо хувь хүний тэр одоо хувь хүний гэдэг нь тэр айлын те тэр наяами хэцүү байгаа байдлыг одоо бид нар л тулж гаргаж байгаа шүү дээ. Тэр хөрхий тэр Монгол айл маань тэр мэрийг бол одоо ерөөсөө гадагш нь гаргаж болохгүй энэ гэсэн санамж бичиг дээр гарын хэсэг дээр зурс байдаг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө санаа зовох зүйлгүй айгуу тийм мундаг юу ингэ тулж ажиллах одоо эцэг хүүдэн тэр багш айгуу сүрхээ тулах тэгээд нөгөө хүүхдүүдийнхаа ингээд нөгөө чадахгүй мэдгүй байгаа юмыг одоо маш сайн ингээд нөгөө олж харах эцэг хүү те тэр тал мал дээр ингээд ирэх юм бол ер нь бол манай монгол хүүхдүүд чинь бусад орны хүүхдүүдийг бодвол маш өндөр хурдтай ингэж юм тасан цогцдог сурах чадвар өндөр байдаг болохоор нэг 3 сараас 6 сар эхлээл ингээл жоохон хэцүү байжснаа л ерөнхий байдал нь ингээл нэг тэгшрээд ирэнгүүт манай монгол хүүхдүүд бусад орны хүүхдүүдийг бол маш хурдан юм төргөн сурах чадвартай байдаг. Эцэг хүүдэн ч гэсэн одоо нөгөө тэр хүүхдтэй тавьж байгаа анхаарал нь бусад орны эцэг хүүдийг харахад бол ер нь өндөр талтай, авштай талтай мундаг гэж би бол олж хардгийн. Жишээ нь одоо ингээл нэг Шри-Ланк улсын иргэний нэг 3 дугаар ангийн хүүхд нэг 5 дугаар ангийн хүүхд хоёр байна. Гэхэд нөгөө дааж авсан багш нар нь ингээл өглөөл тийм ээ яна одоо гэрлүүн ингээл загтал явуулаад авах болохгүй юм. За загтлаа Япон хэл дээр уншиж чадахгүй байхад нөгөө орных нь багш нь ингээл одоо тийм Шри-Ланк хэл дээр нь орчуулаад явуулахад бас л хариу байхгүй. Жишээ нь одоо бүр болохгүй юм ахад нөгөө Шри-Ланк хэлнийх нь нөгөө Шри-Ланк орных нь багш нь ингээл гэрлүүн уцтаал тий нөгөө эцэг хөрөө уцтаал холбоороод байхад байхгүй. За ойлголоо л гэдэг гэж байгаа байхгүй. Тэгэл хүүхэд нэг баллуур гүйж ирсэн гэдэг юм уу, харандаагүй ирсэн ч гэдэг юм уу. Айгүй хэцүү зүйлс байдаг байхгүй. Гэтэл манай монгол эцэг хүүдэд нэг тэгж өглүүлээл, дуулуулаад ингээд ах тийм асуудал байдаггүй болохоор айгүй хурдан тийм бэд ах чадвар нь хүүхдүүд маань тасан цогцоо явчихдаг учраас нэг тийм зөвлөгүй гэдэг штеп. За тэгээд яг уу баг зэргийн мэдээж хэлмээр юмнууд их байдаг л да. Тэрэн дотроос мэдээж нөгөө альва зүйл хоёр талтай байдаг шүү дээ. Тэрүүн шиг одоо нэг 170% нь манай эцэг хүүдийн тийм ахын талаас өр хүүхдтэй анхаарах юм нь жоохон сул. Одоо нэг ахын талаас гэдэг нь ахын талаас гэдэг нь жишээ нь одоо ингэж байгаа байхгүй юу? Нөгөө Япон хүүхдүүд чи байнга гутаас хэлж идэг шүү дээ, тийм ээ. Ар бол усан даа тийм ээ. Гэтэл нөгөө янжмаа маань өчигдөр хүмүүсчээс хуцтайгаа маргааш нэгчилдэг хүүхэд ирдэг байхгүй юу? Тэрийг ингээ Япон хүүхдүүд одоо байж боломгүй зүйл одоо Японоор хэлэх юм бол янжмаа арена өчигдөр хүмүүс гэдэг юм уу тийм ээ? Тэгэнгүүт нөгөө хүүхд амар ичгэвдэр байдалд орчдөг байхгүй юу? Жишээ нь эсвэл одоо нөгөө нэг өдрийн нэг өглөө ингээд нөгөө 2 цаг хичээлээд их завсралга болдог шүү дээ тийм ээ. Их завсралга болонгууд 15 минут ингээд нөгөө гадаа хүүхдүүд гарч тоглодог шүү дээ. 5 минут нь болохоор гарах цагтаа зарцуулцдаг. Тэр үед нөгөө хүүхдүүд чинь бүхэл хүч чадлаар ингээл биеийн тамирын талбай дээр ингээл өстө хөөцөлтэй бол гүүгээл ингээл хөс мөс нь урсаал тийм ээ. Ингээд нөгөө дөнгөж ирсэн гэр бүл маань нөгөө орой болгон хүүхдээ усанд оруулна гэдэг ойлголт байдаггүй. Монголч нэг 7 нөгөө
хуурайс ихтэй учраас 7 хоногт 2 3 л ороод болоод байдаг шүү дээ тийм үү хүс гардаг учраас нөгөө бөөн хүс байдаг учраас ороо бол усан дардаг. Тэнгүүд маргааш нөгөө хүс нь гойдсон хүүхд чи яадгийг маргааш нөгөө үсэн нь ингээл яг хөлс нь гойдсон чигээрэж гэдэг юм ингээ хүрээдэрдэг. Тэнгүүд яа хөрөө хайрна юу? Яа усанд ордоггүй мүү? Тэнгүүд нөгөө монгол хүүхд чинь ямар ч муу санаа авахгүй хүүхд л бол хүүхд штэ тий. Яа ороогүй штэ ч гэдэг юм ингээ хэлцдэг. Тэгэнгүүт нөгөө хүүхд чинь point нь бас ингээл алдагдаач гэдэг юм уу нөгөө найз яа гусайч гэдэг юм уу те яа хөлсний үнэртэй байж те гэдэг юм уу одоо ийм жижигхэн ерөөсөн маш жоохон юм байдаг байхгүй юу а тэгээд ингээд нөгөө нэг бас энэ дээр ингээл хэлэхэд бас дээр нь өглөө болгоод ингээл тэр тусам одоо энэ корона гарснаас хойш өглөөний эрт завхад ангийн багш өглөөний эрт завхад зайшгүй одоо баруун гартаа алчуураа бариад 100 гартаа жижиг одоо салфетка бариад нөгөө карманы салфетик байдаг шүү дээ букет тишүү гэдэг тэрийг бариад хай гэдэг нөгөө эрцээ өгж байгаа шүү дээ. Тэгэхэд монгол хүүхдүүд маань эсвэл алчуур гүйчдэг эсвэл гэдэггүй гүйчдэг аль нэг нь дутуу байдаг. Тэгэнгүүт нь одоо ингээд шоолонгуй ч юм уу те эсвэл нөгөө мөн хүүхд маань бусд нь шоолохгүй ч гэсэн тоохгүй өнгөрлөө ч гэсэн нөгөө хүүхд маань айгүй хэцүү эвгүй байдалд орчдөг. Манай эцэг эхүүд ерөөс ийм ахуй жижиг юм дээр анхаарат. Тэр чинь 5 минутын өглөө. За тэр нь байна уу? Гэлс шалгаад нөгөө хүүхдэд нь ингээд хөвшүүлээд хүүхдэд хөвшүүлээ сургачих юм бол хүүхэд юугаач мартдаггүй, хизээч эвгүй байдалд ордоггүй. Айгуу тийм одоо хүүхэд хэдий ч нэ сургууль дээр өглөө сэтгэл ханамжтай эхлэн төдий ч нэ нөгөө хүүхдийн сурах үр бүтээл нь айгуу өндөр байдаг байхгүй юу? За би энэ дээр нөгөө янжмаа ихчээ маань болохоор одоо яг хийдэг би бол нөгөө нэг бас яг хүүхдэд өнгөж авчирчаад сургуульд авчирчаад нөгөө таг монгол хэлтэй хүүхдэд чи энд авчираад тэгэнгүүт нөгөө дүүрэг дээр очиж уулзаад сургуулаа олуулчихаж түрүүн яг нөгөө янжмаач өөр хэлсэн те тэгээд олуулангуутлаа ингээд нөгөө туслан эднэр болохоор дүүргээс надад болохоор help sensei гэд тэгээд хэлээд байгаа. Тэгээд help sensei гэд ингээ шока хийж өгөө сургуулаас нь тэр хүн одоо 7 хоногийн 2 хоног юм уу 3 хоног тэр бол зөвхөн нөгөө нэг одоо янжмаагчийн ялгаа нь болохоор байнгын сургууль дээр юм анги дотор суудаг хүүхдүүдэд туслаад байж байгаа. Одоо юм ангитай юм багш байгаа байхгүй юу. Тэгээд манай хүүхдэд тусалсан нь болохоор зүгээр нэг 7 хоногийн 2 өдөр ирчээл нэг цаг ч юм уу 2 цаг байж хэлийн одоо зааж өгчөөд явдаг. Тэгээ стол нэрээ над руу бүр яг төрөний тэр нөгөө хаанахын гэлээ нөгөө жишээ шиг л уцаар яриал энэ. Тэгээд нөгөө нэг яг нөгөө help sensei гэдэг байгаа хүн лүүл нөгөө ангийнхан багш магш нь хэлээл байгаа юм шиг байна. Тэгэл тэр help sensei нь монгол өгш байсан юм уу? Үгүй Япон хүн. Тэгээд тэр багш болохоор нөгөө Монголд сонирхолтой ямар ч байсан нэг Монголтой холбоотой тийм үйл ажиллагаанд оролцдог. Ядаж нөгөө багш нарын бодвол Монголын талаар ойлголттой хүн байсан юм шиг байгаа. Зарим сургуульд болохоор айгүй их тийм өөр Монгол багш магш бас байсан гэд хүмүүсээс олсондөө сонсч ирсэн л тоо. Жижиг шажиг юмыг ингээд тэр багшаа би дандаа тэгээд бодчихдоо би болохоор энэ хүн бол ингээл байж ах юм байна. Ашгүй тэ тэгэл нэг цаас нэхэл ангууд тэгтээ бид нар чинь ийм штэ анх яг тийм хийж гаад дундаасаа нөгөө шалгалт өгөөд багшлах эрхээ авдаг байхгүй юу? Тэгээд багшлах эрхээ аваад ирэнгүүт бид нар чинь тэр анги хэсээд нөгөө хоцрогдолтой хүүхдүүдийнхээ ангийг хэсээд явахгүй. Тусдаа одоо энэ манай хүүхдүүдийн ээж аав сайн мэдж байгаа юм Япон хэлний өрөө гаргаад өгч Нихонго кёш гэд тэрнээ нөгөө яг Япон багш зааж исэн хэмжээний сургалтын хөтөлбөрийн дагуу бид нэр заагаа явцдаг болчдөг байхгүй юу? Яг таугасаа заах эрэхтэй тэр нөгөө шалгалтын нөгөө эрхээ автсан хүн болоод байгаа юм тий. Би нэг хоёр юм асууж байгаа. Юу над шиг яг одоо тэр нөгөө нэг help sensei буюу янжмаагчийн ажлыг ерөөсөө мэдгүй юм байж магадгүй. Яг юу хийдэг ажлыг үүдгэн жоо ойлгохгүй юм л да. Та зөвхөн Япон хэлэнд нь одоо ингээд тэр хүүхдэд тусалд юм уу? Эсвэл одоо тэр хичээлээр нь гарах ойлгохгүй байгаа одоо мэдлэгийг нь гэх юм уу Японоор заасан тэр тухайн өдрийн хичээлийг нь монгол хэлээр нь тайлбарлаж өгдөг үүрэг үүсдэг юм уу тэрийг сайн ойлгосонгүй. Нэгдүгээр хоёрдугаар таны одоо ингээд нэг байгууллагаас томилогдоод хурж ирэх эренгуут чинь жишээ нь одоо нэг сургууль дээр 6 сарын л хугацаатай юм заа гэж хэлдэг юм уу эсвэл ингээд тэр Нихонго кёшцу гэдэг зүйлийг авсан байгаа учраас одоо ингээд байнгын тэр сургууль дээр байгаад ээж болдго юм уу та тэрний талаар жоохон төлөвлөлт өгөөч. За нэг энэ өөргийн тухайд гэлээ шүү дээ тийм ээ. Миний хувьд ээлжинд гоцрогдолтой хүүхдүүдийн ангид ороод
Хичээл заа тэгэнгүүт нь ингээд тэр хүүхд ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Тэгэнгүүт нь би монголоор хэлж өгдөг байсан байхгүй юу? Хажууд нь суугаад бүр та зааж өгөх юм уу? Тий. Суух ч юм уу эсвэл ангид ардталтан зогсоод жоохон 1-ээс 4-р ангийн хүүхдүүд бол хажуу мажуудаас суулгаад нөгөө монгол багштайгаа байх аюул тай. Гэтэл 3-р анги 6-р ангид орсон хүүхдүүд болон дунд сургуульд орсон хүүхдүүд одоо айгүй ичгэвтер байна. Та ингээд жоохон хол байц гэдэг юм уу те айгүй тийм ичиж мичдээдэг байхгүй айгүй хөөрхөн. Яг тийм байж байгаа. Тэгээд дундаасаа би чинь шалгалт өгөөд яг Япон хэл хариуцсан багш нь болсон байхгүй юу? Зөвхөн Япон хэлийг. Тэгтээ яг түрүүний асуусан одоо нөгөө нэг хамаагийн асуусан шиг аль нь юм бэ гэдэг байгаа шүү дээ. Ерөөсө гуруулаа. Би одоо бол бараг нөгөө ар гэрийнх нь ахуйн байдал тийм ээ. Ахуйн байдал гэдэг нь болохоор одоо тэр айл ямар хоол идэж гин гэдэг асуудал биш шүү дээ. Тэр нь болохоор хүүхдийнхаа одоо тэр өдөр болгон байх ёстой сургуулийн одоо тэр нөгөө тогтоосон дүрм журам байгаа шүү дээ тийм ээ. Авчрах ёстой зүйлс гэдэг юм уу. Тэд нар нь анхаарах ёстой зүйлс рүү нь маш их түлхүү өгдөг эцэг эх рүү. Тэгээд бас тэр нөгөө хоцрогдолтой байгаа хичээл дүр дээр нь тасламж өгөө явцдаг. Тэгээ Япон хэлдэг байхгүй юу? Хоёрт нь тэр хугацаа гэж асуулаа шүү дээ. Энэ болохоор дүүрэн их өөр байгаад игээ. Тэгтээ одоо нөгөө Нарита дүүрэг гэдэр Нарита дүүрэг болохоор нөгөө олон улсын нөгөө гогсаи гэж явдаг учраас яг нэг жилийн яг одоо нөгөө сайн шиг тэгэнгүүт одоо нөгөө нэмэгдэл багш хэрэгтэй байгаа одоо өөр дүүргүүд байгаа шүү дээ. Жишээ нь одоо Инзай дүүрэг ч юм уу, одоо дүүрэг ч юм уу, одоо Тайтоку дүүрэг ч юм уу. Одоо ийм дүүрэг болгон өөр залттай байд юм бэлээ. Соёл боловсролын албанд тэгэнгүүт одоо 9 сарын хугацаатай ч гэдэг юм уу. 6 сарын хугацаатай ч гэдэг юм уу, 3 сарын хугацаатай ч гэдэг юм уу. Ингээд янз бүр байд юм бэлээ. Би болохоор нөгөө Нарита дэх олон жил ажилласан болохоор Наритагийнхаа юугаар системээр явна гэд өөр дүүргээс санал ирэх юм бол би болохоор Наритагийнхаа системээр явна. Надад тийм ингээд дүүрэг хэсэж явах айгүй ингээд жоохон наринихгүй ч гэдэг юм уу те. Жоохон тийм би өөрийнхөө бас жоохон тав дахыг бодоод ч гэдэг юм уу те. Эсвэл нөгөө хүүхдээ ингээд бүрэн бас үр дүнд хүргчмээр биш. 3 сар чинь тэр хүүхдийг ерөөсөө үр дүнд хүргэж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр би өөрөөсөө болцол тавиад явцдаг. Яг тэгвэл нөгөө бойлных нь багшийг яг нөгөө үүрэгт ажлыг гүйцэтгэх болчихж байгаа юм чи. Тэгэхээр тийм болцол тавиад явцдаг. Тэгэхээр таны болцлыг бид нар хүлээж авлаа. Таны болцлыг бид нар хүлээж авах боломжгүй юм байна. Манай дүүрэг энэ төр гэдэг ингээд хариу өгөөд өгөө явцдаг. Тийм. Тэр дүүрэг болгоо энэ дэр бол хугацаа нь өөрөө идэм билээ. Тэгэхээр тэрийг нөгөө эцэг эхүүд анх нөгөө хүсэлт өгөхдөө хугацаагаа сайн байвал бас өөрсөнд чинь амар болов гэж бодож байна. Яг тэгвэл түрүүний тэр ариунаас шиг заашгүй ингээл надад хамгийн юм ингээл хэлж өгөөл надад мэдгдлээд ингээл байж ах юм байна гэж бодсон чи андуурсан байсан хугацаатай байсан гэдэг шиг энэ хугацааг бол маш сайн бас эцэг эхүүд анхаарж гараа хамаа их зөв юм асуулаа. Тэгэхээр юу юм багш 9 сар нэг хүүхэд одоо дөнгөж хурж ирчээд Японд одоо өөрөө бие дагаад хичээлээ хийж чаддаг болтгүй хэр удаан хугацаанд хажуудаа туслах багштай байвал зүгээр таны ер нь туршлагаас харуул одоо тэр жишээ аав ээж нар хүсэл гаргахтаа ядаж хэдэн сарын хугацаанд авмаар юм гэж бичвэл ер нь хамгийн зөв юм болоо. Ер нь бол яг дүүргийн томилт бол доотлол нь 3 сар гэдэг юм бэлээ. Дүүрэг болгон өөрлөлтөө хугацаа нь өөр боловч үндсэн хугацаа нь 3 сар. Хамгийн доод. Тэгэхдээ үндсэн хугацаа нь 3 сар гэхэд хүүхэд 3 сарын дотор бүр баг одоо жишээ нь 100% ингээд юу ч мэдэхгүй ирсэн хүүхэд байгаа шүү дээ Монголоос ирээд. Гэтэл 3 сарын дотор 70% болчихдог байхгүй. Биеийн дах чадвар. Монгол хүүхдүүд аюу мундаг. Атганаас нь эцэг хүүхэд маш сайн ингээд нөгөө тэр өдөр тутмынхын байдалд ингээд анхаарал өгчих юм бол ямар ч асуудалгүй гэдэг үг бол зогсгүй. Манай эцэг хүүхдийн ганц анхаарах зүйл нь юу гэдэг гэхээр хүүхэд нэг жоохон яриад эхлэх юм уу те. Жоохон ингээд нэг сургуулийнхаа ингээд нэг байх байдлыг ингээд нэг жоохон зүгшрээд ирэнгүүт жоохон тавьшигчдаг байхгүй юу.
Тэг хайчиж байна уу баг. Тэр одоо жишээ нь бид тэр түрүүний нөгөө ярьжсэн юм дээр манай ламаа минь юм асуух гээд миний нөгөө нэг тэр нөгөө нэг тэр нь юу гэхээр манай эцэгхүүд энэ жижигхэн зүйл дээр анхаарах зүйлийн нэг хамгийн том зүйл юу гэхээр сургуулаас ирж байгаа шираасаа мэдгдлүүд нөгөө ингээд загтлууд ирдэг шүү дээ ингээд тэр манай эцэгхүүд маань нөгөө тийм зүйл тасан зохицог учраас бараг л ядаргаатай юм ингээд хаях гээд байдаг байхгүй юу? Үгүй тэрэн дотор чи ингээд тэр хүүхдийн бүтэн ингээд нөгөө нэг амьдрал нь явж идэг байхгүй юу? Нөгөө ижмээ гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэрийг ижмээ одоо тэр ялхуурлан гадуурхал одоо тэр шооллуулах тийм ээ. Тэр байдлыг манай эцэгхүүд хүүхдүүдэд олгочдөг байхгүй юу? Тэрэн дээр яаж би анхаараач гэж гуймаар байдаг гэхээр тэр загтлуудтай нэг бүчлэн танилцдаггүй. Тэр загтал дээр чинь баг тэр хүүхдийн амьдрал явж идэг байхгүй юу? Одоо жишээ нь 2 сарын өмнөөс эдний төлөвлөлт төр нь их мундаг л да. Манай Монгол шиг тулгаал гинтхэн маргааш эцэгхийн уралтай шиг гэхгүй л байхгүй юу? Одоо тэдэн сарын тэдний өдрийн тэдэн цагаас эцэгхийн хуралтай та энэ дээр одоо ингээд боломжит өдрөө ингээд явуулна ч гэдэг юм уу. Эдний бол тэр эцэгтэй харьцах тэр нийгмийн харилцаа нь бол ямар ч хүндрэлгүй. Гол нь одоо тэр нөгөө тэд өдрийн тэдэн цагт тийм нэмэгдэл хичээлтэй. Тэнгүүд танах хүүхдтэй бишгүүрээ явуулаарэ. Гэдэг юм уу? Тийм загтлын явуулангууд нөгөө айл маань тэрийг уншдаггүй ингээд хайчдаг байхгүй юу? Тэгэхэр ч нөгөө хүүхдийн бэлтгэл дутуу хүрээд ирдэг, бишгүүргүй хүрээд ирдэг. Ганцаараа ичгэвтер байдалд ороод байгааз. Тэнгүүд нөгөө хүүхдүүд маань бусад япон хүүхдүүд маань ингээд бүгдээрээ бишгүүртэй ирсэн. Нөгөө хүүхд маань л бишгүүргүй ирсэн байгаа шүү дээ. Тэр хэний буруу юм? Эцэгхийн буруу байхгүй юу? Одоо манай хүүхд болчлоо гэд нөгөө тайвшралт биш байхгүй. Мөнхийн тэр нөгөө сургуулиас ирж байгаа мэдээлэлүүд ингээд зууралдаад байх юм бол хүүхд ичгэвтер байдалд орохгүй. Тэгээд нөгөө түрүүн би хэлсэн шүү дээ. Өглөө хэр хэмжээний өөртөө ихтэй өнгөрөө эхлэн тэр өдрийг тэр сурах үр бүтээл нь айгүй өндөр өнгөрөөдгөө гэдэг. Тэнгүүд нөгөө бишгүүргүй ирсэн хүүхд чи өдөржингөө урaan үсттэй, өдөржингөө ичин үсттэй. Тэрийг одоо бидний одоо маш өндөр хариуцлагаас одоо ингээд нөгөө тэр загтлуудыг ингээд монгол хэл дээр орчуулад гэрлүүн явуулдаг байхгүй юу? Ямар гоё тийм үү? Байхгүй. Тэгээд байхгүй. Тийм байна. Гэтэл тэр бишгүүрийг одоо би бишгүүргүй ирч хүйдэгээд би өмнөөс нь одоо яана за нөгөө нэг янжмаач нь дараагийн 2 дахь өдрийн 4 дугаар цаг бишгүүртэй шүү. Яна нөгөө бишгүүрээ авчирсан болов бол нөгөө фэйсбүүкээр гэлс нөгөө ээж рүү наав руу за мартваа гэж дахин сануулаа тийм. Тэгээд ингээд эрэнгүүт одоо нөгөө манай Монгол эцэг хүч аягүй тийм амьдрах чадвар өндөр байдаг штэ. Бусад улс орнуудын хүмүүсийг бодвол тийм нөгөө иргэн шиг нийгэм шиг чадвар нь манай Монгол эцэг хүүд аягүй өндөр байхгүй юу. Тэгэнгүүт одоо энэ багш юу хэлэх гээд байна гэдгийг аягүй хурдан тусгаад авчдаг. Яагаад ингэ үхлээд байна гэдгийг бид нар алдаа гаргацсан юм байна тийм ээ. Та нар мартдаг шүү гэж хэлэх одоо бидний хувьд ёс зүйн хувьд болохгүй байхгүй юу. Та нар ингээд шүү гэж ёс зүйн хувьд ерөөсөө өгүүлж болохгүй байхгүй юу. Бишгүүртэй аягүй мундаг штэ танаа хүүхэд бишгүүр тоглохтой аягүй мундаг байхгүй юу. Нөгөө зөөврийн төгөлдөр хор байдаг штэ. Тэр загтлыг явуулах нөгөө эцэг явуулаагүй байгаа тохиолдолд хүүшээ уулын танаа хүүхэд төгөлдөр хор тоглохтой аягүй мундаг штэ. Аягүй сонирхолтой байхгүй юу? Гих мэтийн ийм аргачлалтай Япон. Тэгэнгүүт нөгөө эцэг хүүд маань аягүй мундаг ингээд нөгөө нэг уншаад ирдэг байхгүй юу? Хүүшээ манай төгөлдөр хоронд аягүй мундаг гэж штэ. Хүүшээ нөгөө бишгүүр үлэхтэй аягүй мундаг гэж штэ. Заасту бишгүүрийг мартуулахгүй явуулж ийж гэдэг юм уу те? Нөгөө эцэг хүүд маань аягүй ингээд урамшаад ирдэг. Эдний боловсролын системийн ганц аргачлал нь урам. Ерөөсөө дахин урам өгөх. Би тэгээд танаас нэг юм асуумаар байна. Одоо юу гэдэг надаа нэг яг анх хүүгээ авчирчаад нэг хэцүү байсан юм нь юу байсан бэ гэхээр жил болгоно нөгөө Япон багш нарын нөгөө солигддог штеп. Багш нар солигдоод ангийн багш нар жил болгон солигдох хэрэгтэй байдیں۔ Тий. Тэрийг нөгөө бас нөгөө мэдэхгүй. Тэгэл арай гэж нэг багштайгаа нөгөө уучраа олоод
За өстө одоо л өстө яг гоё олж ин доо гिजिтэл нөгөө дараа жил нь болоо нөгөө багш байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэл ахаал нөгөө багштайгаа ахаа шинэ багштай ингээ уулзрах болох гээд ер нь яг миний бодлоор Монголд байхад нь болохоор ингээл бид нар чинь бараг шууд багш руу нуцаар яриа л те яасан ингэсэн гэл бөөнөрөө сошиалаар ингээл харилцдаг Facebook групптэй ер нь тийм нээлттэй харилцаатай байдаг шүү дээ. Эцэг их багш нар Японд болохоор ер нь багш эцэг гэхийн харилцаа ямар төвшөнд яаж байх ёстой байдаг вэ? Юун дээр нь бас Монгол эцэг эхчүүд ялангуяа одоо нөгөө харилцааны одоо шугамыг даваад яваад арай өөрөөр ойлгоо буруу алдаа гаргаад идэг вэ? Энэ болохоор манай Монгол эцэг эхчүүдийн ганц бас тэр нөгөө энэ бол нийгмийн ялгаа. Энэ манай Монгол эцэг эхчүүдийн буруу биш байхгүй юу? Энийг юун дээр анхаарах вэ гэхээр ангийн багштай гол харилцаа одоо миний тэр нэгдүгээр бид рүү ярьсан шүү дээ тэр нөгөө нэг сургуулиас ирж байгаа мэдээлэл. Энд чинь ангийн багшийн харилцаа. Дээр нь харилцах дэвтэр. Манай Монгол эцэг эхчүүд харилцах дэвтэр дээр ерөөсөн баг аюу тийм хойрог. Тэн дээр аюу том дээр нь мэдээлэл сургуулиас ирж байгаа юм цаасаар ирж байгаа мэдээлэл хоёр дээр аюу хойрог байдаг. Энэ дээр биш үү дээ. Харилцах дэвтэр дээр өдөр болгон боловлт хамгаалаар хаяада болохгүй л хамаа алга монголоор юм бичээд явуул тэрий чинь бид нар орчуулад өгчдгийг ангийн багшд нь бариад ирдэг байхгүй юу? Багшаа энэ монголоор бичсэн байна харилцах дэвтэр дээр энийг япон болгоод өгөөч гэдэг ингээд бариад ирдэг байхгүй юу ангийн багш нар. Ерөөсөө ангийн багштай одоо манай монгол эцэг эхчүүд ч одоо түрүү хэллээ шүү дээ ариуна. Шууд ангийнхан багштай ингээд уцаар яриад харьцдаг тийм ээ. Энд бол тийм байдаггүй. Байхгүй. Ангийн багштай харьцах хамгийн давуу тал одоо энэ бичих харилцах дэвтэр сургуулиас ирж байгаа мэдээлэл хоёр байдаг байхгүй юу? Энийг л бүрэн гүйцэд байлгаж чадах юм бол тэр ангийн багш тэр сургууль тэр хүүхдтэй маш өндөр үнэлэмжтэй явж идэг. Эднийх бол хүүхдээ сургах зорилготой айл юм байна. Эднийх бол хүүхдээ одоо нэг тийм диктоо юм байна. Тэгж ингэсгийг л явуулж байгаа юм байна. Гэх мэтийн одоо тийм үнэлгээтэй явж идэг байхгүй юу сургуулийн зүгээс. Тэгэхээр эхний ээлжинд бол маш ядаргаатай санагддаг. Гэтэл бага сургууль төгсөөд дунд сургуульд орно шүү дээ. Харилцах дэвтэр байхгүй болно. Дээр нь нөгөө нэг сургуулиас ирж байгаа мэдээллүүд нь маш цөөхөн болно. Ахлах сургуульд орно шүү дээ тийм ээ. Бараг байхгүй болно. Тэгэхээр ерөөсөө энэ цаг хугацааны асуудал юм байна гэдэг ямиг манай эцэг эхчүүд толгоондоо хийгээд дээр нь харилцах дэвтэр тэр сургуулиас ирж байгаа мэдээлэл хоёр дээр л маш сайн анхаарал өгчих юм бол тэр сургуультай амьд харилцаа одоо тэр ангийн багштай нь бид нар өөрснийгөө ойлгуулж байна, бид нар өөрснийхөө үнэлэмжийг үнэлүүлж байна, бид нар өөрснийгөө мэдэгдэж байна гэдэг ямиг л аягүй сайн мэдэгдэж явах хэрэгтэй. Жишээ нь ингэж байгаа байхгүй юу? Одоо манай нэг төрлийн хүүхдэлтэй ингээд нөгөө харилцах дэвтэр дээрээ одоо би энийг үдсэн гэдгийг ингээд эцэг эхийнхээ гарын үсгийг ингээд дуруулгаад зурчдаг гэж байгаа байхгүй юу? Энэ болохгүй штэ гэд би энийг юм биш л дээ мэ. Энэ болохгүй штэ гэд би нөгөө эцэг эхт нь хэлж байгаа байхгүй юу? Гэхдээ надад хамааралгүй дүүргийн хүүхдэлтэй миний төрлийн хүүхэд тэнгүүд медкод ингээл явуулчихдаг штэ гэд ингээд сууж байгаа байхгүй юу? Үгүй ээ тийм биш. Тэрийг эцэг эх нэг бүчлэн хараад эхлээд хүүхдэлтэй урам өгөөд дутагдaltaй байгаа юм, дутуу байгаа юм, нэхэмжилсэн юм тархиндаа хий. Хүүхдээ битгий дутуу явуул. Битгий бусдын өмнө ичгэвтер байдалд оруулж, битгий тийм шоовдар байдалд оруул. Тэгэхээр ерөөсөө тэр ангийн багштай харилцаа гэдэг чинь харилцах дэвтэр мэдээлэл хоёр байхгүй. Юу ч битгий дутуу байлга. Одоо тэр сургуулиас нэхэмжилсэн тэр цаасан дээр байгаа цаг хугацаа заасан юмыг тухайд нь тийм ээ. Одоо жишээ нь 5 сарын 18-ны өдөр хүртэл тийм ээ 5 сарын 18-ны одоо баасан гарыг хүртэл энэ хуудсыг бөглөөд өөрийнхөө санал боломжит цагийг дугуулад явуулна гэсэн юмыг л манай эцэг эхүүд нэхүүлээл байдаг байхгүй юу? Ерөөсөө энэ л хамгийн буруу. Бусдаар бол манай эцэг эхүүд бол мундаг штэ. Маш мундаг. Одоо тэр хөрх юм аргачлаа олохгүй байдаг л да манай эцэг эхүүд анх ирчээд нөгөө нийгэм нь ялгаатай учраас тэгэхээр ерөөсөө тэр одоо хүүхдтэйгээ хүүшээ болохгүй гэж штэ миний хөө. Хүүш миний охин энэ болохгүй гэж штэ. Битээ тэгж хайрц. Битээ тэгж хүүхдийг хайрцгал. Тэхгүйгээр өөрийнхөө үүргийг эхэлж эцэг эхүүд тодорхойл. Би энэ харилцах дэвтэртэй нэг бүрчлэн харьцах хэрэгтэй юм байна.
Энэ мэдээллүүдийг нэг бүчлэн би шүүх ёстой юм байна. Хүүхдийнхаа яг энэ дээр ингэх ёстой юм байна. Энийг л анхаарчих юм бол даваа манай Монгол эцэг эхчүүд болчиход байгаа байхгүй юу? Гэтэл хөөх юм нь хүүшээ болохгүй гэсэн шүү. Нөгөө нийгмийн ялгаа нь маш өндөр учраас яана болохгүй гэсэн. Миний хүү ингэж болохгүй гэсэн шүү гэдэг. Ингээд нөгөө хүүхдээ л ингээд нөгөө чөдөрлөөл барайл ингээд хүлээд идэг байхгүй юу? Ерөөсөө битээдэг тэр хүүхдийн тэр нөгөө нэг төрөлхийн тэр зан арин шиг боож хаагдуулах юм бол тэр хүүхд чинь гутралд орно, сурах чадвараа алдна, нөгөө сэргэлэн цаваа байдлаа алдна. Гэх мэт айгүйх тийм нөгөө өрөөсгөл юмнууд ороод ирдэг байхгүй юу? Тэгэхээр бол ийм зүйл дээр их анхаарах юм бол ангийн багштай харьцаж байна гэсэн зүйл. Тэгээд ангийн багштай давж харьцах бас нэг юм байдгийг манай эцэг эхүүд мэддэггүй. Тэр нь юу гэхээр одоо жишээ нь одоо хүүхэд хэцүү байдалд ороод ирэх ч юм уу, уйлаад ирэх ч юм уу, энийг бол ангийн багшд нэг удаа хэлээд давтагдах юм бол шууд ангийн багшийг алгасаад сургуулийн захиргаа удирдлага руу шууд харьцсан цагт ахад тэр хүүхэд хизээж тийм сэтгэлийн тийм гутрал ч юм уу, хэцүү байдалд орох ч юм уу, тийм байдалд орохгүйгээр нийтээрээ сургуулаараа нийтээрээ анхаарлаа тавиад эхэлдэг байхгүй юу? Ангийн багшийн хүч чадал ягаад тэр асуудалд хүрэлцдэггүй. Тийм учраас тэр ангийн багш бол хүүхдүүдийн нөгөө нэг бүрэн бүтэн эрүүл одоо тэр сургууль дээр байх хугацааны эрүүл байдал, аюулгүй байдал гэсэн үг шүү дээ, тийм ээ? Эрүүл аюулгүй байдал тэгээд эцэгтэй энэ хүүхдийн гэх ёстой шүү гэдгийг харьцах ёстой л үүрэгтэй байдаг болохоос нийгмийн харьцаан дээр нь бол баг үүрэг байдаггүй учраас нэг удаа хэлээд эцэгхийн зүгээс одоо яна буруу ярьчлаа. Эцэгхийн зүгээс нь ангийн багшд нь хэлээд давтагдах юм бол шууд даваад сургуулийн захиргаа гэсэн ийм системийг аягүй сайн барьж явбал манай Монгол хүүхдүүд ер нь мундаг. Тэгэхээр эцэг эхүүд маань мэдэхгүй зүйл их байдаг болохоор хөрх юм нь одоо яана гэл те манай хүүхэд ингээд энийг одоо яах вэ гэл ингээл нөгөө сошиалаар захим ертөнцөөр ингээл ээжүүдээс асуугаал ээжүүд нь нөгөө дурын юм бичээл тэгдгийн багтаа гэл ингээл хідэн тийшээ ингээл таригтлахоо ингээл нөгөө самгардаал айгүй хэцүү тэр дурын юм бичээд гэдэг нь яг хүмүүс буруугаар ойлгочих үү те нөгөө өөр тохиолдсон болон өөрийнхөө зүгээс бодож байгаа юм л зайлвал ингээл нөгөө зөвлөж бичиж байгаа шүү дээ. Тэрийг нөгөө асуусан ээж маань ингээл олон талаас нь бодоол тийм байдаг болохоор ер нь шууд ингээд яг тэр нэг системүүдээ ингээд мэдээд явчих юм бол ер нь бол эдний сургалтын тэр систем бол их амархан ер нь тэгээд нэг хүн хэцүү юм даа гэд стресстэй байх зүйл ерөөсөй байхгүй эхлээл нэг жоохон тэг аргаа болохгүй байж байгаа сүүл рүүгээ бол тэгэл ер нь амархан гэж би бол эцэг эхүүдтэй зөвлөмөр байна. Надад тулгардаг бүр амар том асуудал шүү дээ. Би одоо нөгөө яг манай монголчуудад ерөөсөө тийм юу байдгүй юм шиг байгаа. Одоо нөгөө соёл байдгүй юм шиг байгаа. Захиагаар одоо юм цаасаар харилцах те тэр цаасыг бүгднгийн уншиж дуусгах гэдэг юм. Тэгээд яг яасан гэсэн чинь би ажил дөнгөж очоод одоо ингээд нэг өдөрт 100-200-аар захиа ирж байгаа ш надад мэйлэр ирж байгаа. Тэр мэйлүүдийг ерөөсөө уншихгүй ингээ өнгөрөөчдөг байхгүй юу? Тэгмээ тэр дотор ингээд компаниас болж байгаа ямар нэгэн одоо би компанид өгөх хэрэгтэй байсан бичиг байдаг ч юм уу те. Одоо ингээ олон нийтээр оролцох хэрэгтэй байсан юм ивент ч юм уу. Тийм мэдээлэл ерөөсөө өөрөө авч уншаагүй тэрнээсээ болоод юмаа дотоо бэлдэж ирэх. Одоо надад том хурлын өмнө ярих байгаа үедээ тэр өөрөө мэдээлэл гүйцэд ингээ аваагүйгээс ахуулаад юу үлээ гэж хамгаалтах нь амар гардаг байхгүй. Тийм болохоор юу гэдгийг тэр одоо ээж нар ч гэсэн аав нар ч гэсэн тийм л яадаг байх. Ошир дээр шираасаа гэдэг тэр цаас нь одоо хурж ирэхээр тийм мэдээлэл уншаад тийм мэдээллүүдийг бүгднийг нь одоо унших ямар нэгэн тийм арга байдаг бол тэр чинь л ерөөсөө ангийн багштайгаа харьцаж байгаа арга нь байхгүй юу? Аха. Тэр олон цаасыг бүгднийг нэг өдөр уншаал одоо тэр чинь өдөр болгон тийм цаас ирэх үү? Тэгээд нөгөө манай эцэг эхүүд маань яг нөгөө нийгмийн ялгаа нь их хүнд тусдгалтай хөрх юм нөгөө ирчээл Япон улс мундаг гэж ботчдаг тархинд нь үгүй штэ тийм биш байхгүй гендэж би гондоч би те тэгэнгүүт нөгөө хүүхдүүд юм дутуу ч юм уу эцэг их нь нөгөө мэдгдэлтэйгээ танилцаагүй улмаас хүүхдүүдийн юм дутуу ч юм уу эсвэл цагтаа нөгөө айл маань цагтаа ирдэггүй ч юм уу ийм болох юм бол
тэр нөгөө арын ертөнц чинь амар байхгүй юу? Тэр нь одоо яг муухайгаар хэлэхэд одоо нөгөө хоб бацах гэдэг шүү дээ, тий? Хоб бацах гэдэг манай ээжүүд ярьдаг шүү дээ. Манай одоо би ч гэсэн л бас ээж байхгүй юу? Хүүхдээ Японд ингээд баг сургууль, дунд сургууль, ахлах сургууль, дээд сургууль ингээд бас 4 шатын дамжсан бас л Монгол ээж шүү дээ. Тэр үедээ бас л энэ бүхнийг мэддэггүй байсан байгаа байхгүй юу? Ямар төвхтэй юм бэ гэл те? Ямар төвхтэй юм бэ гэл. Тэгэнгүүт одоо энэ ажлыг хийгээд 5 6 дахь жил рүүгээ орж ийн л та би орохгүй явж байгаа юм. Одоо он гараал орох юм. Тэгэнгүүт би асар их мэдэж авч байгаа байхгүй юу? Би чи яаж хүүхдээ өсгсөн юм бэ? Иви миний мөхөө энэ дэр яаж ичгэвтер байдалд орж исэн болж гэдэг юм. Одоо тийм юм миний зүгээс маш их байдаг учраас би Монгол ээж одоо нөгөө хариуцж байгаа айлынхаа яг тэр одоо айлын гэргийд нь айлын аавд нь маш их хэлдэг. Надад ингээд хэлж өгөх ах ихч байгаагүй, одоо монголчууд байгаагүй. Тэр үед одоо ингэж гоё захин маань ингэж гоё хөгжөөг байсан учраас би одоо хүүхдээ зайлвал яаж ч үсгэсэн юм бол, яаж ч миний хүүхд ичгэвтер байдалд орж исэн юм бол би зөндөө ийм юм тулгарч исэн учраас та нар минь дутуу байчихгүй гэсэндээ би ингэж байгаа шүү энэ гэл ингээл маш сайн ингээл зөвлөлтгөлдөө ах дүүсийнхаа хүүхдүүдийг одоо энд байгаа эцэг миний өөрийн ах дүүгийн хүмүүст ч тэгдэг, одоо хариуцаж авсан айлуудтай ч бас тэгдэг байхгүй юу. Тэгэхээр ер нь нөгөө яг тэр юу хэлэх гээд байна, яах гээд байна, бид нар юун дээр анхаарах вэ гэд нөгөө түрүү хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэрүүн дээр л ингээл анхаарал өгчих юм бол хүүхдүүд бол санаа зовлтгүй, айгүй хурдан дасан зохицдог. Манай монгол хүүхдүүд айгүй хурдан тэгж нөгөө хэлээс сурдаг энтергээд давуу талууд маш их байдаг учраас эцэг эхүүд маань жоохон түлхээд энэ ахын талаас нь одоо тэр түрүү хэлсэн шүү дээ, усанд оруулах ч гэдэг юм уу те, аль чирвэнд бүрэн явуулах ч гэдэг юм уу. Гэх мэт юунууд ийм загтлуудыг одоо нэг бүрчлэн анхаарах ч гэдэг юм уу, тийм ээ, уншиж танилцаад ийм зүйлүүд дээр маш сайн анхаарал ирэх юм бол ер нь бол санаа зовлтгүй шүү дээ. Тэр арын ертөнц гэдэг нөгөө түрүүн хэлдэг чинь тэр нөгөө хоб бацхад бол амар шүү дээ. Тэднийх ерөөсөө л тийм. Тэгэхээр бол тэр айлыг үнэлээд байгаа юм биш. Тэр хүүхдийг үнэлээд барагч одоо нэг аюу тийм хойшин татдаг гэж ярьдаг шүү дээ. Одоо манай монголоор те нийгмийн итгэхгүй энэ гэж үнэлэгдээд ирэх юм бол одоо нэг дунд сургууль руу явж байгаа сургуулийн тодорхойлт чинь тэр чигээр очдог байхгүй юу? Зөв. Дунд сургуулиас тэрийг нөгөө дараад нь ахлах сургуулийн янз бүрийн одоо нэг хүүхдүүд ингээд нөгөө ахлах сургуульд орох гээд эцэгхээ дагуулад ингээд нөгөө ярилцлаганд орж мардаг штэ. Бурхан минь тэр мөр чи айл хэдий очсон байдгийг штэ. Одоо нөгөө тэр сургууль тэр айл хүүхдэд дагуулж очиж тийм ярилцлаганд орно энэ гэсэн байгаа штэ тий. Тэгэнгүүт нөгөө баг сургууль, дунд сургуулийн үнэлгээнүүд чи аль хэдийн очсон байдаг. Нөгөө сургууль чинь аль хэдийн тэр хүүхдийг судалсан байдгийг шүү гэдгийг би эцэгхүүдтэй тий эцэгхүүд айгүйх хэлж өгдгийг. Зөв. Би бас яг наадхан дээр чинь яаж исэн юм байна. Манайх яг нүүдэл суудлал болол яг нөгөө багыгаа бас яг дөнгөж төрүүлчихсэн. Тэгээд цэцэрлэгт орцсон. За цэцэрлэгийн цаас дээр нэмэх нь сургуулийн цаас дээр бол. Тэгээ би нөгөө юу яадаг амжихгүй өөрөө айж хажуугаар нь ажиллаа хийж байгаа. Тэгэл орой хоол мол гэл юу нэг байдаг штэ тий. Тэгэл нөгөө улам нөгөө цааснуудаа тэр шаагаал. Тэгтээ би болохоор багш руу шууд яриад зүгээр багштай нь уулзж агаад за яг өөх юм яагаад бүр ингэ тайлбарлуулад би ерөөсөө сайн япон хэл мэдэхгүй зүгээр надаа ингээд багшаа нь яах хэвтэй юм би яг хизээ очивол болох уу би энэ цаг завтай боломжтой би танд ингээд ирсэн захианууд аваад очив гэд цугтаа сайхан сууж байгаа л 7 хоногт нэг ачаад наач гоё санаа шүү дээ. Тэр бол болно шүү дээ ингэдэг байхгүй юу сургуулийн үүдэн дээр одоо нөгөө орж гарч байгаа хүн болгон гаднаас сургуулийн ажилтан л биш бол орж гарч байгаа хүн болгон бүглэх ийм А4-ийн хуудас өдөр болгон ингээд он сартай байж идэг байхгүй юу хин хідэн цагт орж гарснаа ингээд бүгэлждэг. Тэгээд үүдэн дээр нь би тэр багштай уулзсан юм аа гэхэд ер нь сургууль бол хизээч татгалздаггүй айгүй гоё хүндгэлтэй цаг гаргаж өгдөг. Банк тэгээд ах юм бол бас жоохон төвлөрөх гэдэг юм тий. Тэгээ үнэлэмж нь айгүй унаад байдаг байхгүй тэр айлыг үнэлж байгаа үнэлэмж нь эднийх айгүй төвөгтэй ч гэдэг юм уу тий. Тэгэхээр нөгөө монгол ээж минь
Энэ би үнэлүүлээд байна гэж бодоодсэн шүү дээ. багш нөгөө багштай шууд уулзаал авчих юм бол надад айгүй амар юм байна гэдэг нөгөө Монгол эцэг эхүүд юм байна ийм нөгөө хялбарчлаад ингээд байдаг ойлголт маань. Гэхдээ яг нөгөө нэг бүхэл хүч чадлаараа те шокэмэ одоо ингээд бүхэл хүч чадлаараа хүүхдийн төлөө энэ ээж маань ингээ яваад байгаа юм байна шүү гэдгийг бол мэдээж үнэлж байгаа л да. Гэхдээ л айгүй жоохон төвөгшөөх гээд байдгийг. Таних плюс майнус л явж байгаа юм байна. Тий, ерөөсөө тийм нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Үгүй шүү дээ. Японч тийм сайхан биш ээ. Нөгөө гендэж гонтож гэдэг чинь. Тэгэхээр янжмаа ихчийнхаа ер нь одоо энэ яриаг багцлал ерөөсөө л юу юм бэ штэ. Хүүхдийг тэр зуршилд сургах гэхээсээ илүү аав ээж нь өөрсдөө яг тийм зуршилтай болж сурж их хэрэгтэй юм байна штэ. Олон аав тийм учраас одоо надад би түрүү амьд дуршлаг би нөгөө туулаад ирсэн хүн энэ байж штэ. Энэ ажлыг хийгээл бурхан минь би ч өөр хүүхдээ өсгсөн юм уу энэ ч юу юм байх вэ? Тэгэхээр ийм дээр айгу анхаармаар дээр нь бас нэг эрүүл мэнд нөгөө жил бүр намар нөгөө эрүүл мэндийн нэг үзлэг болдог тийм бөглөдөг штэ тийм ээ. Тэрүүн дээр манай эцэг эхүүдийн ганц дутагдaltaй юм нь вакцины дэвтэргүй байдаг. Тэгэл нөгөө тийм тэгэл нөгөө нэг эрүүл мэндийн хуц бөглөх гэхэр чинь л энэ хүүхэд тэдэн насандаа хийх ёстой тэр вакциныг хийлгэсэн болов уу яасан бол гэж нөгөө ангийнхан багш нэг юм барайл яваад байдаг. Нөгөө эцэг эхүүдээс асуухаар үгүй мэдгүй Монголд нэг дэвтэр байсан та ухаан юм ярьдаг байхгүй юу. Тэгэхээр яг үүнээс хойш энүүгээр далиндуулаад хэлэхэд одоо нөгөө юу яах хэрэгтэй юм шиг байл шүү. Монголоос ирэх гэж байгаа эцэг эхүүд маань хүүхдийнхаа вакцины дэвтрийг нэг бүрчлэнтэй одоо ингээд хийлгэх ёстой вакцинуудыг хийлгээд авчираад ингээд копидад ангийнхан багшд нь өгчих юм бол цаанаас нь ингээд автоматар бөглөөд өгчдгийг шүү. Би одоо ах дүүсийнхаа хүүхдүүдийг бол тийдгий хүүхдэд агуулад ирэх гэвэл за та нар вакциныхын дэвтрийг аваад ирээрээ копидад өгье наач чигээд тэгэхээр айгүй тэр нөгөө хүндрэлгүй болчихдог байхгүй юу? Өөрсдөд нь эцэг эхүүдэд маань Тэгэхээс бол ер нь бол гэхдээ би бол яг хөө жоохон бардам байдгийг штэ. Одоо бардам гэдэг нь одоо тийм нөгөө ханаа давкай тал руугаа яадаг тэгэхээр манай монгол хүүхдүүд маань дасан зохицох чадвар сайтай. Сурах айгүй тийм IQ өндөртэй. Юмны арга барилыг айгүй хурдан ингээд олцдог байхгүй юу? Тэнгүүд эцэг эхүүд маань нэг хэлүүлээд за гэдэг юмыг айгүй сайн тусгаад авчдаг. Тийм болохоор нөгөө сургуулийн зүгээс манай монгол хүүхдүүдийн үнэлэмж маань айгүй өндөр байдаг байхгүй юу? Тэгэхээр би тэр бусад орны багш нарын өмнө жоохон тийм бардам байдгийн шүү дээ. Тэгэл бусад орны багш нар чинь танай монгол хүүхдүүд та айгүй ачааллгүй байх юм аа тий. Энтергээл айгүй гоё тий. Бас нэг улсын нэр цаана яваад байна шүү дээ. Тэгэхээр би нөгөө улсын нэр маань айгүй өндөрт яваад байгаа юм шиг бас айгүй тийм бардам байдгийн шүү. Тэгэхээр би бас монгол эцэг эхүүд айгүй баярлдгийн шүү дээ. Өглөөлээ дуулалаад байхгүй хөрх юм ингээл чадах чинээгээрээ тий. Одоо түрүүний ариунаг хэлдэг шиг нөгөө багш дээр нь очиад багцлаад авчдаг штэ гэдэг шиг ингээд айгүй тийм итгэвчтэй хүүхдүүдийнхаа хоноос айгүй тийм явдаг айгүй сайн анхаарал тавьдаг тийм болохоор би бас айгүй тийм үнэлэмж өндөртэй байдаг болохоор тэрийгээ дагаад нөгөө миний сургах ч гэж юу ах вэ одоо янжмаа өгсөл мундаг байгаа болохоор одоо энэ монгол хүүхдүүд мундаг байгаад байна гэдэг үнэлэмж маань айгүй сэрхий дагаа явцдаг байхгүй юу. Тэгэхээр би бас айгүй тэр мөрөн дээр айгүй талархаж явдгийн штэ монгол эцэг эхчүүдтэй. Угаасаа тэр болгон дээр нөгөө тийм сэтгэлээ гаргаад ингээд яг өөрийн хүүхд хандаж хэлж өгч байгаа болохоор тэр чинь бол одоо хэр баргийн дүүрэгт яг ингээ монгол хүн сууж идэг гэж бол байхгүй штэ яг үндэ. Гэхдээ ийм байдгийн штэ айгүй сонин. Одоо нөгөө Филиппин багш нар эднэр ч гэсэн одоо бид нар чинь нөгөө нэг юм байхгүй юу? Анх орохдоо санамж өчгт гарын өсөг зурдаг байхгүй юу? Хүүхдүүдтэйгээ хуваараа уулзаж болохгүй. Тэгэнгүүт Монголд бол өстой хуваараа уулзна гэдэг бол өстой нэг бүр бараг л өдөр тутмын асуудал шүү дээ. Тэднийхээр ороод гарч гэдэг юм уу те. Энд бол ерөөсөн тийм айхтар том нийгмийн ялгаа байдаг байхгүй юу? Хүүхдүүдтэйгээ хуваараа уулзаж болохгүй. Одоо хувийнхаа машинд суулгаж болохгүй ч гэдэг юм уу те. Бод айгуусан тийм хүний санаанд багтамгүй тийм санамж өчгт гарын өсөг зурдаг байхгүй юу? Дээр нь эцэг эхтэй нь хувийн утасны дугаараар харилцаж болохгүй ч гэдэг юм уу?
Яг тийм. Дээр нөгөө сошиал ертөнцид би энийг бас ярих гэж бодож ирсэн. Энэ нөгөө захим ертөнцийг энийг дараад нь тусгай ярина. За нэг 5 минут. Сошиал ертөнцөөр хүүхдийн зургийг тавьж болохгүй. Дотор сургалтын үйл ажиллагааны тухай гадагш нь захим ертөнцид тавьж болохгүй энэ гэсэн юм санамж бичгтэй байдаг байхгүй юу? Тэгэнгүүт түрүүний одоо ингэж хэлэхэд би манай Монгол эцэг хүч аягүй сэрхий яаж игээл одоо миний утасны дугаарыг олцсон ч юм уу те эсвэл би яаж игээл одоо тэднэртэй Facebook найз ч юм уу те хуурай ингээд нөгөө харьцаа явцдаг учраас аяйгуу давуу талтай байдаг. Гэхдээ тэрийг яг бид нар мэдээж сургуулийн захиргаанд мэдчихгүй шүү дээ. Бид нар хуурай харьцдаг юм аа гэдэг юм уу те. Гэтэл Филиппин багш нар ч гэдэг юм уу одоо Шри-Ланк багш, Мьянмар улсын багш ч юм уу нөгөө хуурай харьцаагүй учраас сургуулийнхаа утсаар л харьцдаг, сургуулийнхаа мэдээлэлээр л орчуулж явдаг. Учираас нөгөө эцэг эхүүд нөгөө л Японд тасаагүй, нөгөө л Японыхаа нийгмийн харилцаа үүсгэж чадахгүй байгаа байдлаараа байдаг учраас маш их хоцрогдолтой байдаг байхгүй юу? Бидний ганц давуу тал нь болохоор газ ингээ хуурай харьцаад ингээ явцдаг. Тийм болохоор бас яг уу хэдий ингээ дүрм журам зөрчиж байгаа ч гэсэн айгуу давуу тал гэж би боддог. Тийм байна тий. За Янжмаагчаас нэг асуулт асуумаар санагдлаа л да. Сая одоо ингээд одоо Янжмаагчийн тэр нэг ажил үүргийн талаар сонсож байхад ерөн дээр яг одоо хувь хүний мэдээллийг гадагш нь гаргахгүй бах те. Ерөөсөө хувь хүний одоо ямар нэгэн харилцааг ажил дотор оруулахгүй гэсэн тэр ёс суртахуун нь бүр амар супер мундаг байгаа байхгүй юу? Японд. Тэгэнгүүт Монголд ч нь болвол энэ бүр үнэхээр нэг аим шиг юм байдэн штэ бүр одоо хүүхд бүр тэр хувийн хүүхдээ зодч юм одоо бүр өөрийнх нь үзэл санаанд хүртэл амар нөлөөлөөл те. Чи одоо хэрэг баг хүсэхгүй байх юм бол энэ сургуулиас гарч болно гэж одоо багш нар нь хүүхдэд айлгадаг байх чинь ч юм уу амар байгаад идэг штэ. Тийм одоо ер нь юу гэдгийг газар сурж агаад хурж ирсэн дунд сургуулийн монгол хүүхдүүдэд одоо илэрдэг тийм янз бүрийн сэтгэл зүйн тийм их асуудал ер нь танд гарч ирсэн үү гэдэг юм асуумар санагдлаа. Эсвэргээрээ тийм монгол багш нарт танд одоо хэлж өгөх тийм ямар нэгэн одоо ийм зүйл дээр анхаараасаа гэж бодож авдаг зүйл байвал хуваалцаач. Хамгийн түрүүнд хэлсэндээ ингээд урам бас урам гэж те эдний боловсролын систем тийм үндсэн суурин дээр явдаг байхгүй юу? Одоо жишээ нь хэлсэн шүү дээ. Давтан ярихад уучлаарай. Нөгөө тэр хүүхэд зөөврийн төгөлдөр хуураа мартцсан байхад юм уу? Эсвэл тэр айл тэр мэдэгдэлтэй 5 дахь өдрийн одоо 5 сарын 18-ны 5 дахь өдөр зөөврийн төгөлдөр хуурыг өгч уулаарай 4-р цаг хичээлтэй шүү гэхэд тэр айл нөгөө мэдэгдэлтэйгээ Шираасатайгаа танилцаагүй улмаас тэр хүүхдүүд зөөврийн төгөлдөр хуур өгч уулаагүй. Гэтэл яах гэдэг нь гэхээр нөгөө багш маань танах яагаад энийг мартаад байдаг юм бэ? Зөндөө хэлээ үздэй. Монгол багш нар ингэж захинах байхгүй юу? Гэтэл Япон улс яаж хүмүүс сургадаг гэхээр нөгөө эцэг эх рүү давтан захил өчтдөг байхгүй юу? Та ингээд манай боловсролын байгууллагын одоо бүх юмыг ингээд дэмжиж тусалж хамт хүүхдийнхаа сургалтын ингээд баярлаа гэдэг үгийг бичингүүтлээ. Доор нь танай хүүхэд төгөлдөр хуурийнхаа хичээлд маш мундаг. Тийм учраас дараагийн удаад төгөлдөр хуурыг мартахгүй явуулаарай. Гингүүд нөгөө эцэг маш том урам аавна үсттэй. Хүүсий манай хүүхд чинь төгөлдөр хооронд аюу мундаг гэж штэ. За штэ энийг л мартахгүй явуулах юм шүү. Хизээ хэд өдөр ордог үлээ? Ой, энэ л ахгүй юу? Тэгэхээр манай монгол багш нарт хандаж хэлэхэд юу гэхээр яг хүүхэд бол тэр айл ямар нөгөө нэг амьдралын төвшин ямар байгаа нь хамаа байхгүй. Хандлага өөрчлөл гэдэг юмыг би айгүй хэлмээр санагддаг. Хандлага өөрчлөл монгол багш нар минь гэж би айгүй боддгийн штэ. Нэг тийм асар хүний лекцэд ормоор юм шүү тий. Надад бол яг жоохон мэдрэгдсэн туулсан энэ Японы энэ боловсролын байгууллага дотроос ингээд хэлэх тэднэрт ингээд гаргаад энийг л хэвшүүлчихсэн манай монгол багш нар гэдэг юм зөндөө байдаг. Гэхдээ энэ подкастаар бол ингээд дамжуулж хэлэх ч одоо хэцүү л байх л та. Тэгээд ер нь надад бол байдгийн шүү дээ. Айгүйх мэдрэгдсэн яндаа гэж харамсах юм жирнэх байдаг. Тий. Ер нь яг нэг сошиалар ингээл хүмүүс бичээлтэй бага наснд багш нар за манай ангийн
нөгөө бүтэн үн чинь хэн блэ? Хагас үн чинь гараа өрг гэл те одоо наад захын те нэг ингэж нөгөө тэрэнд нь нөгөө сургуулийн захиргаанаас бэлэг өгөн ч юм уу. Тэгэнгүүт бүх хүүхдүүд энэ вэ, тэр вэ гэ бүгд мэддэг те. Тэр нь болохоор ингээд тухайн хүүхдэд бол амар ичмээр те. Тийм байр байдалтай авчиж байгаа мэдхгүй ингээ явцсан юмнууд их байдаг юм шиг байна. Яг энэ яриаг өөрчлөөд би болохоор одоо нөө сошиал бас айгүй хүмүүсийн анхаарлыг татаад байгаа 13 настай охин Солонгост ингээд одоо охтуудад найзуудтай дээрлхүүлээ зодуулаад ингээ хүчрхийлж өртчөөд нь шүү дээ тий. Ер нь бол ингээ Японд ингээ гадуурхалтын бүр систем гарцсан байдаг тий. Ингээд нэг юм гадуурхалттай ер нь яг одоо нэг ёс журам нь яаж явдсан бэ? Яаж тэр хүүхэд одоо ингээд яг болчоод идэв шүү дээ. Тэр чинь бүр яг зогсоочод байгаа байхгүй Японд болохоор сургууль дээр тийм юм одоо манай хүү жишээ нь ангийнхаа хүүхдүүдтэй ойлголцохгүй зодоо модоо хийжсэн тохиолдлууд ч гэсэн байдаг. Тэгээд яг ингээ би биенээс нууцлалт гуйлгаад ч юм уу. Тэгтэл дараа нь бол ахирч тэр асуудал гардггүй болгоч чаддаг байхгүй. Тэр нь яг системээрээ яаж юу явдсан бэ Японд? Энэ болохоор за яг уу би эцэг хүүд дээр их анхаараарай гэдэг юм нь хүүхд гадуурхалтыг эцэг хүүд өөрснөө үлддэг байхгүй юу? Хүүхд гадуурхалтыг яагаад эцэг хүүд өөрсдөө үлддэг гэхээр ерөөсөө л нөгөө миний хэлээд байгаа ямын дутуу явуулдаг. Тэр мэдээлэлтэй бүрэн танилцдаг учраас. Тэрнээс болж хүүхэд хамгийн анхны ижмээгээ одоо тэр гадуурхалтаа тэр шоодролтоо мэдэрдэг байхгүй юу? Бараг 170% хүүхдийн тэр нөгөө гадуурхалт бол бараг 170% эцэг гэхээс хамааралтай гэж үздэг. Эцэг ер нь бол тэр бол ер нь батлагдсан зүйл байдаг. Бас нөгөө нэг манай эцэг хүүд тэр нөгөө нэг хүүхдээ одоо тэр нөгөө нэг яг анги юу яадаг л та. За эхлээд тэр эцэг хүүдийн шүүмжлэлийг дараад нь болчихъя. Одоо саяны асуултанд хариулъя. Ингээ тэр систем нь болохоор гадуурхалтын системийг яаж эднийх цэвэрхэн авч яваад байна вэ гэхээр анкет байдаг. Тийм байдаг. Тий. Анкетыг болохоор сургууль хэр хэмжээний асуудал гардгаас шалтгаалж жилд тий одоо зөвхөн 3 дугаар анги элсэн орсон цагаас нь хойш жилд 8-аас 10 удаа байдаг байхгүй юу? Тийм үү. Тий. Одоо сар болгон ч анкет өгч магадгүй, улирал болгон ч анкет өгч магадгүй. Эсвэл одоо нэг 45 хоногт нэгч байдаг юм уу? Ийм анкеттэй байдаг байхгүй юу? Одоо жишээ нь тэр 5 дугаар анги одоо ямар ч асуудалгүй байлаа шүү дээ. Одоо 5-ын А бүлгээс 5-ын одоо D бүлэг хүртэлч байд юм уу те? 5 бүлэгч байд юм, 6 бүлэгч байд юм. Тэгэх юм бол тэр 5 дугаар ангид нэг тэгж анкет өгөөд ах шаардлага байхгүй ч гэдэг юм уу үздэг. Улиралт нэг удаа байх ёстой л анкет аавна. Одоо 2 дугаар ангийн нэг хүүхэд айгүй хэцүү ингээд ижмэрдүүлдэг байж байгаа тэр сургууль. Тэгэнгүүт одоо ингээд анкетыг бол 45 хоногт нэг авахгүй болохгүй юм байна. 30 хоногт нэг авахгүй болохгүй юм. Ингээд сургуулаасаа ингээд хугацаагаа тодорхойлоод явчихдаг байхгүй юу? Тэр анкетыг л хүүхэд маш сайн бүгэлж өгөх ёстой. Тэр анкетыг. Тэгээд тэр анкетыг маш сайн бүглээд өгчих юм бол тэр чинь ингээ ангийн багш нар бүр ингээд ичи маш сайн ингэж анхаарал тавьж тэрийг ингэж нөгөө нэг хяндаг байхгүй тэр анкетыг дараад нь. Тэгэнгүүт хянсныхаа дараа ангийн багш нь өөрийнхөө хэмжээнд авч чадах зүйлээ өөрийнхөө хэмжээнд авч чадаад арга хэмжээг өөрийнхөө хэмжээнд авч чадахгүй маа нөгөө л би нөгөө системийн бүрэлдэхүүн гэж яриад байгаа түрүүний нөгөө нэг давдаг гэдэг байгаа удирдлага руугаа ордог байхгүй ангийн багш. Ийм системтэй явдгийг эднийх. Тэгээд эрэнгүүт тэр уучлал гуйлгах гэдэг юм дээр бол эднийх бол ерөөсөн үнэхээр төгс. Тэр одоо жишээ нь одоо бат дорж 2 одоо балбарыг ингээд зодцсон байжээ сургууль одоо нэг өшгөлцсөн ч юм уу те жоохон ингээд нэг хоорондоо харгалцсан байжээ хэрэлдсэн байжээ. Яг юунаас болсон юм? Тэр зодсон хүүхдийн зөв байсан нөө зодуулсан хүүхдийн зөв байсан уу? Тэр нь хамаа байхгүй. Ерөөсө тэр зөвийг олох гэж биш. Биш юу лээ? Тий, зөвийг олох гэж биш. Одоо тэр яг тэр уучлал гуйлгаж хоорондоо эв түнжинтэй байлгахыг л эднийд илүү үздэг. Тийм системтэй байдгийг. Тий.
Чи өөрийн чинь зөв байлаа гэд чи энэ хүүхдээс илүү хүч чадалтай байлаа гэд энийг зодснороо чиний буруу. Их маягийн одоо ингээд 50% болгоод тэр заавал зөв рүү ингээд тий чиний зөв байсан юм чинь гэдэг асуудлыг бол бараг тавьдаггүй. Ерөөсөө л ингээд нэг тэнцвэрийг олуулад тийм системээр явчихдаг эднийх. Тийм учраас тэр нь уучлахгүй ойлгож бусад хүүхд бусдыгаа одоо хүндэлж эв түнжинтэй байх гэдэг системийг бол тэр аргачлалыг бол хамгийн нэгдүгээр тавьдаг болсон. Тийм учраас сургуулийн эжмэн энэ олон сая хүн ам дотор бол арай бага хэмжээгээр явагддаг. Гэхдээ нөгөө манай Монгол эцэг эхүүд анх эрэхтэй ижмэ гэдэг юм ингээд тархинд нь орцсон айхтар айж ирдэг байхгүй юу? Яна нөгөө хүүхд минь одоо гадар хөгчихөө дээ ижмэд үлчихөө гэд бүх эцэг эхүүдийн туулсан тархины стресс өгдөг байхгүй юу? Манай Монгол эцэг эхүүдийн. Бити хүүхдэд тийм юм суулгаарай гэж би айгүйх загтаг. Хүүхэд өөрөөхөр л байж гэлтэй зөв буруутай байж л үг тэгэл тэр чинь гэртээ дэргүй сургуулийн захиргаанаас шүүгээд тунгаагаад аргачлалын олгоод ингээ явчих зүйл учраас нэг тэрэг бол хүүхдийн тархинд хийгээд авах асуудал биш. Дурсагч зүйл биш. Ер нь бол их хүнд эмзэг сэдв байхгүй юу энэ бол. Тийм. Тэр нөгөө одоо ер нь таны анзаарснаар Япон хүүхдүүд одоо манай хүү чинь Шогакко баг сургуулийн 6 дахь анги гэхгүй юу одоо төгснө. Төгсөх анги юм байна тийм ээ. Тий. Тэгээд ер нь яг хөө ингээд одоо 3 дахь анги хүртлээр Монголдо сурцсан. Тэгээд нэг юм найз гэхээр нэг юм амар нандин одоо юу гэдэг амар тийм дотн ингэж нөгөө бодож хүүхдүүдтэй амар хайрцдаг. Тэнгүүд Япон хүүхдүүд нэг айгу өөр агадаг шиг санагдаад. Эднийх шүү дээ. Арай өөр найз гэдгийг эднийх арай өөрөөр тодорхойлдог. Би харин танаас тэгж зөвлөгөө гэх юм уу юу гэх юм. Би болохоор ингээл найзтай болоод нэг хүүхд аваад ирэхэд би ч одоо баярлал байдаг юм а барьж тавиал ингээл долгоноол бараг те нөгөө хүүхд чинь гүйчдэг. Тэнгүүд улам давраад байдаг ч юм уу те. Тэгээд нөгөө гэрт болохоор ирж тоглолцоод гадуур болохоор дуурахгүй яваад ч гэдэм үү те. Нэг тийм юм сонирн байгаад байдаг байхгүй. Яг тэр найзын юун дээр хүүхдийнхаа сэтгэл зүг ер нь яаж бэлдүүлэн зүгээр юм бэ? Ямар ерөнхийдөө бодол санаатай явцгаад юм бол нөгөө хүүхдүүд яг саяхан 5 дугаар ангидаас шилжиж Монголоос шилжиж ирсэн нэг охин байгаа байхгүй юу? За. Өөрөө айгүй тийм нөгөө бижин талтай охин. Монгол гоё охин юм бэ? Гоё хөөрхөн охин. Айгүй гоё тийм хөөрхөн тийм охин байхгүй юу? Гэтэл тэрэнд маань ингээд нөгөө нэг надад ингэж хэлж байгаа байхгүй багшаа. Ер нь бол найз гэдэг юмыг те өөрийнхөө хүрээнд дэр нь яг яаж хүлээж авбал зүгээр юм бэ гэж одоо яг тэр ариунагийн асууж байгаа шиг иймэрхүү юм надаас суугаа. Тэгэнгүүт нь би тулгамдж байгаа байхгүй юу? Хүүхэд тийм асууна гэж бодохгүй шүү дээ. Яг чи ийм асуу гэж би өөдөөс нь асууж болохгүй байхгүй юу? Тэр чинь намайг л одоо ингээд айгу мундаг гэл те одоо хөрх юм багш гэхээр л айгу мундаг гэж боддог шүү дээ. Ер нь хүүхдийн ертөнц гэдэг чинь. Тэгэнгүүт нь найз гэдэг имийг те Японд бол нэг юм, Монголд бол нэг юм гэд ингээд тайлбарласан чинь тийм үү гэж байгаа байхгүй. За тэр тайлбар нь юу байсан гэхээр сая 11-ийн асуултанд хариулахад айгүй дөхөн болно. Тэнгүүд тэр тайлбар нь юу гэхээр за чи те янжмаа дулмаа одоо хэн байдгийг те ариуна 5 найзтай байжээ Монголд. Энэ гэсэн чи яг адилхан дотны 5 найз. Чи тэрийг л найз гэж бодож гинэ үхэхээр тийм гэж байгаа байхгүй юу? Бусад хүүхдүүдийн юу гэж бодож байгаа гэхээр зүгээр нөгөө сургуулийн сурагчд гэдэг утгаар хариулж байгаа байхгүй юу. Гэтэл энд бол тийм биш. Хүүхдийн ертөнц чи тэрийг ингээд нөгөө нэг тэрэн дотор хамт хоол идэж хамт сурж л байгаа л тэрийг одоо найз. Гэрт ирж тоглох үед нь тэр бас л найз. Дандаа одоо хүүхдийн нас дээшлэх тусам найз гэдэг юмны хүрээнд өөр болоод татансаад ирдэг байхгүй юу? Тэр үед нь л харин эцэг хэн тэр найз гэдэг хүрээгийн хүлээн одоо нөгөө өөрийнх нь ертөнц рүү оруулах үүднээс одоо тэр хөөрхий хэллээ шүү дээ түрүүн далгнаал энийг ч идээд явгал нөгөө Монгол зангаараа тийм ээ. Яг тэр хүрээ рүү н ордог. Эднийх бол баг хүүхдүүд найзлаад явж хат нэг эцэг хүүхд тэгж одоо тэр энэ миний хүүгийн найз юм шүү гэдэг тийм нэг ач холбогдлыг бол нэх өгөөд байдаггүй байх ёстой зүйл. Ерөөсөө байх ёстой зүйл. Байдаг юм гэж бодож байна. Найзуудыг одоо ингээд чи 2 дугаар ангийн хүүхэдтэй байлаа гэж бодъё. Одоо бүр дөхөө аргаар хариулахад 2 дугаар ангийн хүүхэдтэй байхад тэр хүүхэд чинь
найзуудтайгаа дагуулад ороод ирлээ. Тоглох гээд. Тэгэх юм бол тоглох ч бол бүгдээрээ болгоомжтой тоглоорой. Өө болоо. Ингээл болоо. Болгоомжтой тоглоорой. Киоцк гэдэг нэ болоо. 5 дугаар ангийн хүүхдтэй байжгаад найзууд нь тоглох гээд ороод ирлээ шүү дээ, тий? Сэдв. Тэд нар чинь сэдвтэй болцсон байдаг байхгүй юу? Өнөөдөр ямар тоглоомор тоглох гэж байгаа юм? Тийм үү энэ дэр тийм үү уцаар тоглох гэж байгаа бол за 30 минут шүү. Болоо. Ерөөсөө ийм л ертөнцийг бий болгож байгаа. Тэгээд эрэнгүүд дунд сургуульд ороод найзуудтайгаа тоглоо гэдэг чинь тэд нар чинь бүр сэдв нь өөрснийх нь ертөнцөлт болоод бүр ингээд хүндрээд ирсэн байдаг байхгүй юу? Өөрснийх нь ертөнц гэдэг нь тэд нар бөмбөг сонирхдаг бол бөмбөгөөрөө тоглодог. Тийм ээ? Сагсаараа тоглодог. Эсвэл дугуй унж гадуур давхих дуртай бол нэг одоо аюулгүй газар дугуйгаа унах заавраа цаанаас өөрснөө мэдсэн байгаа шүү дээ. Эдний нийгэмшилж айгүй мундаг юм чинь. Тэгвэл нөгөө дугуйгаараа л юм. Тэгэнгүүт харин тэр үед нь хүүхдүүд ороод ирэхэд нэг стакан ус хийгээд өгөх юм уу тийм ээ? Ингэж нөгөө нэг нийгмийн дандаа нөгөө эднийх чинь манай Монголыг бодвол хувь хүн нийгмийн бүтээгдэхүүн гэж өсгдөг байхгүй юу? Хувь хүн нийгмийн бүтээгдэхүүн гэдэг үзлээр өсгдөг. Тэгэхээр тэр хүнийг нийгэм одоо тэр сэдв нь одоо тэр хүүхдийн ертөнц хүндрэх тусам чи яг нийгмийн одоо тэр том хүнтэй харьцах юм шиг ингээд нөгөө харьцаагаа ингээд улам зузааруулаад яваад бай. Тэгээд яваад байх тусам нөгөө хүүхдтэй чинь хүмүүс яаж бусад айлын хүүхдүүд яаж харьцах тэрийг бол эцэг хүүхэд ингээд суулгаад өгсөн байдаг байхгүй юу байл. Манай Монгол бол тэгдэггүй. Найз л бол найз гэл хөөх ингээл борцог бол борцог чихэр бол чихэр тийм ээ. 5-ын чихэр тавиад тэнгүүд Япон хүүхдүүд дээр 5-ын чихэр тавих юм бол гайхах байхгүй юу? Гэх мэт ийм нийгмийн ялгаанууд байгаа шүү заяа. Харин тийм хүүхд томрох хэрээр нөө найз нөхөд гэл манай хүүхд ч одоо олонтойгоо байх дуртай хүүхд тэгэл нэг найзтай бол за нэг найзтай олчлаа гэж би чи энд дэлгэнэл гүчингүүт. Тэ Монгол хүүхдүүд тийм сонин. Нэг тэгтээ ээшүүд Монгол эцэг эхүүд одоо тэргүүл яах вэ? Ингүүл яах вэ? Одоо саяны Ариунагийн асуугаад байгаа шиг ингээд юм болгонд бити 80 манай айд. Яагаад гэвэл бид нар чи өөр нийгмийн бүтээгдэхүүн байхгүй юу? Эдгээр чи өөр нийгмийн бүтээгдэхүүн байхгүй юу? Дэндүү одоо тэгээд байх юм бол нөгөө хайрцаг гэдэг юмдаа орчоод нөгөө Монгол хүүхдүүд маань буцаж очиод эх орондоо очихоор амьдрах чадваргүй болцсон байдаг байхгүй юу? Тэгэхээр нэг тэгж хайрцаглагдаад байх шаардлага байхгүй. Гол нь миний хэлэх гээд байгаа юм эцэг эхүүд ахуйд нь өөрийнхөө ахуйд болон хүүхдүүдийнхээ ахуйд л анхаарах. Тэр нөгөө нийгмийнх нь тий ялгааны онцлогоос болоод бага ингэж байхад нь бол эднийх сургах шаардлагагүй гэж үздэг шүү дээ. Тэр тэргүй дунд сургуульд нь ороод бага сургуульд үтсэн зүйлийг давтаад гүнзгэрүүлээд явчихдаг гэдэг байхгүй юу. Одоо тэр эцэг эхүүдийн миний тэр нэг дөрөв шүүмжлэлтэй хандах гэдсэн зүйл нь одоо тэр сургуулийн ямар нэгэн үйл ажиллагаа болонгууд сошиал тавьдаг. Хэрвээ тэрийг сургуулийн ангийнхан хүүхдүүд эднэр фэйсбુક дээр манай үйл ажиллагааг тэдний эцэг тавьсан гэх юм бол тэр хүүхэд нөгөө ижмээгийн эхний алхамд өртөх байхгүй юу. Жишээ нь дээр нь манай эцэг эхүүд айгуу ганган ялцэл энэ. Тэрийг 15 минут төвччих хэрэгтэй байхгүй юу? Төвчээд одоо нүрээ маш тийм бүдэг даруу одоо эдгээр одоо жими тий натуралны тэгж будах. Тэгээд ингээл одоо та нар хараарай төгсөлтийн зураг мураг ингээд дурсгалын сургуулийн зураг, эзлэлтийн сургуулийн ингээл дурсгалын зураг мураг дээр манай эцэг эхүүд л ганцаараа улаан бичигтэй. Манай эцэг эхүүд л ганцаараа тий дүүплтэй. Час улаан дүүплтэй. Манай эцэг эхүүд л цэгэр өвхтэй зогсож идэг байхгүй юу? Эннээс болж нөгөө хүүхэд ижмээ гэдэг юмны анхны алхамд өртдөг байхгүй юу? Тэг яг ямар хувцастай байх хэвээр та гоё зөвлөгөө өгч. Одоо яг ийм нөгөө нэг цаанаас нь та нар одоо л тэр нөгөө мэддэгдэлтэйгээ бүрэн танилцдаггүй гай байхгүй юу? Мэддэгдэлтэй бүгдийн заасан байдаг. Тэр сургуулиас ирж байгаа мэддэгдэлтэй. За манай
манай төгсөлтөнд ирж байгаа танд баярлалаа, цаг заваа зарцуулан ирсэн танд талархыг л эхэлдэг байхгүй. Манай одоо Японд удацсан ээж аауд бол маш сайн мэдж байгаа. Тэгэнгүүтлээ хизээ эхлэх юм. Бүх юм ингээл ирсэн мэдгэлтэйгээ хэдэн цаг үргэлжлэх юм, хэдэн цагт дуусах юм. Юу хориотой юм. Юун дээр анхаарах юм. Ямар хувцалтай байх юм. Ерөөсөө тэр мэдгэл чинь тэр чигээр ирсэн байдгийг. Тэр үнтэйгээ бүрэн танилцдаггүй гай байхгүй юу? Тэгэхээр манай эцэг хүүд одоо нэг шар үстэй бол ядаж шар үсээ бити задгаа тавил та тийм ээ. Малхан амсалт бас болохгүй гоёлын ингээд боогод хавчаар зүчгэлтэй болж штэ. Тий. Нүдэ бити айхтар тэр улаан ягаан цэгэр тэнэр бодолтой тийм ээ. Уруула бити тод бодож ирээрэж гэдэг юм уу. Одоо ийм имийг л аягуулсан анхаарал ирэх юм бол тэр хүүхэд ичгэвтер байдалд ээжээсээ болж ичгэвтер байдалд орохгүй л байхгүй юу? Гэхдээ тийм хүмүүс нэр ингээс очт юм уу? Одоо та нар ингээд хараал агаарай. Манай эцэг хүүдэл тийм байдаг байхгүй. Гэхдээ яг 100 манай энд байгаа удцсан ээж аауд бол одоо яг тэр Японы те яг тэр зааврынхын дагуу дүрм журмынхын дагуу их хуцлах гэж анхаардаг болцсон байна. Бие биенээсээ их зөвлөгөө авдаг болцсон байна. Ёо бас нэг үе бодвол айгүйх тийм дээшээ агцтай байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө зарим ээж аав нь 5-6 жил болцсон байж ижил ингээл нөгөө л цэнхэр бичака өмсөл те. Жишээ нь ингэж байгаа байхгүй сургуулийн спорт өдөртлөг болж байгаа байхгүй юу? Одоо нөгөө сургуулийн спорт өдөртлөгийг чи эднийх одоо маш том тийм ач холбогдлоор авч үздэг байхгүй юу? Гэтэл нөгөө аав ээжүүд нь заавал одоо сүүлд корона гэд 2 жил хараа айгүй тийм каруй хөнгөн болчихлоо шүү дээ тийм ээ. Тэрнээс өмнө бол маш өргөн хүрээнд байлаа шүү дээ. Тэнгүүд одоо аав нэрэнгүүтлээ кармента гараа гэж зогсчихдаг. Би нэмэр хэлмээр дээ. Гүг оролцдог нөгөө тэгэхэд Япон эцэг хүүд хизээч сургуулийн биеийн тамирын талбар дээр ингээд кармента гараа ичээд ингээд зогсохгүй л байхгүй юу? Бие авч явж байгаа байдал нандаа тийм. Тий. Тэгэнгүүт юун дээр анхаарах хэрэгтэй гэхээр биеийн хилэмж. Яг үгүй тэр аав тийм угасаал тийм тайдуутай байж болно шүү дээ тийм ээ. Угасаал бие ингээд кармента гараа гэж манай Монгол аавууд Монгол ирчүүч нэг юм таагалзуур шүү дээ тийм ээ. Тэрийг л жоох татчихал та 2 цаг би болохгүй шүү. Би болохгүй би хүүхдийн төлөө л энд ирсэн. Бусад аавууд ил адил бай гэдэг юм уу. Тэгэнгүүт нөгөө кармента гараа хийгээд зогсцсныг бид нар л ажиглахгүй шүү дээ. Тоохчихгүй шүү дээ тийм ээ. Гэтэл нөгөө Япон эцэг хүч айхтар тусгаад авсан байдаг байхгүй юу? Одоо тэр ёс зүйн талаас. Тэгэнгүүт тэр аль ёс зүйн тоглолттой юм шиг хоорондоо хоб бацдаг. Ярьдаг. Үгүй нэ Япон ээж аав нартыг яг тийм нэг юм хүүхдээ амар буруу болгоцсон юм шиг санагдав. Тэгэнгүүт яадаг гэхээр нөгөө кармента гараа хийсэн аавас тэр ёс зүйн тоглолттой юм байна. Бараг эрх зүйн талаас нь хараад үзчихдэг. Бүр айгүй том асуудал болгоод нөгөө ээж аавууд чинь хоб бацаад амар юм байна. Ерөөсөө л амар юм байна. Гэт хоорондоо хоб бацаад хүүхдүүдтэй тэднийх ер нь ямар вэ? Тэднийхээс ер нь тэдний хүүхэд бараг л зодтолтуул те аав нь кармента гараа хийжсэн чи одоо бараг хутлаа ярих хүнд одоо нийгмийн давхаргаар ярих юм бол нөгөө якуза пой байсан юм чинь. Одоо бүр бодит байдал байгаа шүү дээ миний багшилж байсан сургууль дээр. Одоо тийм юм чинь манай нөгөө Монгол аав кармента гараа хийгээл зогсцсон. Тэрнээс болоод хүүхдээ ингээд нөгөө хүүхдээс нь татаад авчдаг. Эцэг хүүд. Зөв. Найзлуулахгүй бүр ингээд нөгөө манай эцэг хүүд өөрснөө нөгөө гадна ахуйн байдал гэж яриад байгаа шүү дээ. Ахуйгаасаа болж ижмэг хүүхдүүдтэй анхны тусгал нь болгож өгдөг байхгүй юу? Энийг л маш сайн анхаарах. Одоо тэр цэнхэр бичак өмсөж очих ч гэдэг юм уу жишээ татаж ярихад те тэр айхтар өндөр өсгийтэй улаан дөпөл өмсөж очих ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө эцэгхийн хуралд эрэхтэй ч юм уу сургуультай ямар нэгэн сургуулийн дотгошоо үйл ажиллагаанд оролцохдоо ерөөсөө солих гутлаа авчирдаггүй манай ээжүүд. За тэр чинь бас л нөгөө мэдгдэлтэйгээ бүрэн танилцаагүй гай. Заавал тэр мэдгдэлтээр эцэгхэн хурал эрэхтэй та солих гутлаа авчираарай гэж бичсэн байдгийг л
Манай эцэгхүүд бүрэн уншаагүй л гай байдаг байхгүй юу. Гих Йоо, энэ одоо бас юу вэ гэл тэгэл баг гэл. Яг. Жаахан хичээлчгэл асуудал юм байна шүү ер нь бол тийм. Тэгэхээр бас миний туулаад өнгөрсөн одоо бүр яана гэмээр бараг л намайг одоо бараг ялалж байгаа юм шиг л ажиллаа байхгүй юу. Ийм хатараа энэ жижиг юм дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ бол том асуудал биш. Тэгэхээр зүгээр л нэг хийрхэл те дам яриагаар яана ичмээ байдаг гэсэн. Яана манай хүүхдийн гिचгүүдээ онцрохгүй л болохгүй байх гэсэн нэг тийм нийтлэг ойлголтыг бол шууд хай манай эцэгхүүд. Зүгээр л энэ жижиг ахуйдаа л анхаар. Тэр хувцалтандаа анхаар. Сургуульд очиж 15 минутанд л өөр л байл та. Бусад үед нь бол тэр өөрөөр байх хэрэгтэй байхгүй юу? Яг тийм сонирн бидэн шүү дээ. Одоо манай нөгөө хүүгийн өмнөх явж исэн манайх одоо нүүдэл суудал хийгээд тэгээд өөр газар ирсэн байгаа байхгүй. Тэгээд тэр нэг юм саксны клубт явдаг гох байсан тухайд тэгээд ингээд нөгөө ээжнэр амар их нөгөө хүүхдтэйгээ нөгөө хүүхдийн талаар манай хүүхдийн талаар одоо нөгөө өөр ээж аав хүүхдтэйгээ ингээд амар их ярьдаг юм шиг. Тэгээ нөгөө хүүхд нь ээжийнхээ ярьснаар ч юм уу манай хүүхдтэй амар тийм сонин харилцаж марилцаал. Тэгээ би бодохдоо энэ ээж аав нь л ингээд айгүй их юм ярьдсан байна да гэд ер нь нэг хальт бодож исэн. Тийм амар хэлсэн шүү дээ нөгөө ард дуур нь хов базаа л гэд. Тэгэхээр эцэг хүүд тэр хүүхдээ ижмэд тэр гадуурхалт шовдрлалтанд өртүүлэхгүй тулд өөрснөө анхаар. Гэдэг цаасыг одоо нэрээ уумшаа ичээ. Цаас юу юм бэ бас нэг мэдэгдэл тийм ээ. Ширасаа алтан мэдэгдэл шүү дээ ер нь. Тэгэнгүүт яг энийг л ерөөсөө тархиндаа тусгаад авчих юм бол ерөөсөө өөрсдөө амар. Яг тэгвэл нөгөө бүх юмыг заасан байдаг тэр мэдэгдэл дээр. Тэгэхээр тэрүүнд нэг тэгж ядраад юу өмснөө хүүе яана гэдэг ингээд ерөөсөө шаардлага байхгүй. Тэр манай аауд чинь нөгөө нэг бас жоохон гүзээтэй шүү дээ тийм ээ. Тийм учраас одоо тэр нэг карманда гараа хийж зогсох асуудал жоохон ингээд нэг биеийн хилэмжээрээ тэр нөгөө нэг жоохон татаад яа гэм бэ тэр сургууль дээр байгаа 2 цаг сургууль дээр байгаа тэр хурал дээр байгаа 15 минут шүү дээ. Ер нь бол тэгэхээр бол тийм жижигхэн зүйлүүд дээр их маш сайн анхаарах. Тэгэхээр яг ингэдэм байх нөгөө нэг аав нар маав нар ч юм ер нь нас эднэр юу атах нь хинт хамаатай. Яадیں۔ Бид нар өөр хүн. Бид нар угаасаа гадаад ч юм уу те. Одоо нэг жинхэнэ Монгол хамгийн их хамаатай тэр чинь. Бид нар ч нөгөө нэг Үгүй хөөх юм дихгүй аав ээжүүд байгаа шүү дээ. Чадахынхаа чинээгээр сургууль дээр очиод ингээл хүүхдэд дэмжиж байгаа мөртлөө нөгөө л биеийнхаа хилэмжин зуршил болцсон хүсээ. Тэгээд нөгөө карманда гараа хийцнийг л эцэгхүүд амар гэл ингээл нийгмийн бас нэг давхар болгож үүсгээл асуудал болгоол те хов базаал ингээл асуудал үүсгээл ингэдэг байхгүй. Тэгэхээр тэдний эцэгхүүд яана хүнд одоо нэг миний нөгөө гар хөл жоохон ингээд том байжгаад бусдад төвөг болчихоо тэгэл ингээл мөрөө гавчаал бүхэлзөөл ингээл байжээвэл ингээл байжээвэл тэднийх айгүй тийм реги тадаши айл айгүй мундаг юм бэлээ. Өстө бусдад төвөг болохгүйгээл тэдний аавч өстө тэгдэм байлээ штэ. Нөгөө хов базалтай нэг сэжүүрн ингээл заримыгаа өөргөөл заримыгаа доош нь хийгээл тэгэхэд нөгөө хүмүүсийн мань дотоод сэтгэхгүй ямар ч тийм муу юм бодоогүй юу ч төвөгшөөгүй хөрх юм манай Монгол аав ээжүүд маань ингээд байжсэн чинь ямар нэг юм зүгээр зогсож байгаа хүнд гай болсон. Өргөцсөн байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө сохрын газар сохор догтлонгийн газар догтлон гэдэг зарчмыг бариад явчих юм бол тэгж хүүхэд элдв юмд өртөх анхны сэжүр ерөөсөө гарахгүй. Тийм байна. Ер нь аав нарыг явуулж яадیں۔ Яахсан ээж нэлээ. Тэр чинь бас муухай юм шүү. Дандаа л нэг ээж нь ирчээд энэ аав нь одоо ерөөсөө гээл мэрэгч тустай. Тэгээд нөгөө манай аав нар чинь айгу тийм манай Монгол аав нар чинь аст болохгүй задал чинь болохгүй задаа ичэн энэ төр гэдэг нөгөө. Тэгээ яад ингээл тий. Нөгөө хүүхдүүдийнхээ хажууд ингээл нөгөө эрэгтэй хүүхдээ ингээл нөгөө эр хүн шиг өсөх гээл ингээл манай аав нар чинь тэгэл хамаагүй хилээ ачдаг штэ. Тэгэнгүүт нөгөө манай Монгол эрэгтэй хүүхдүүд чинь угаасаа төрөлхийн зөстэй хүмүүс штэ бид нар чинь зөснө хөөрөл гэсэн яа манай аав цаатаа ичнэ гэсэн чинь гэд сэтгэхүүн очоод нэг хүүхдийг гусаа ичдэг тэр нь асуудал болчихдог байхгүй юу.
Тэгэхээр ерөөсөө аав ээж зуршил болох хэрэгтэй юм байна. Тий, үйлдэл үг хоёроо айгуу тийм нөгөө Японы нийгэмд нь ингээл таарус хийгээл гэхдээ айхтар тэр хүүхдтэйг л хайрцаглаад байхгүйгээр тэгэл явчих юм бол нэг асуудал гараад байхгүй. Тэр тэргүй манай монгол хүүхдүүд өөрснийгаа аваа явцдаг. Тэгэд нэг санаа зовоогоод байгч хүүхдүүд байдаггүй ер нь бол. Амар сайн ойлгож авлаа. Ер нь бол ингээл тэгэхээр тэр Японы нийгэм рүү тэр хүүхдийг гүнзгий оруулах гэдэг шаардлага байхгүй. Яг тэгвэл эргэж очиад насанд хүрэнгүүтлээ Монголд очиод амьдрах чадваргүй болчихдог байхгүй юу? Нөгөө алаан дунд чинь тийм ээ амьдрах чадваргүй болчихдог. Нөгөө л энд тэгэхээр хүү яана гэл ингээд нэг бөхөлзөөл мөрөө хавчаал ингээд нэг айгүй ядаргаатай шүү дээ. Өмнөөс нь ингээд нэг стрессмэр тэр тийм байдалд дэндүү хайрцагч бол болохгүй. Тэгээд нөгөө нэг эднийх чинь нэг айгүй сонин шүү дээ. Ингээд хүн явж явахт нөгөө игнээ үсгцэн гэдэг нөгөө замын дүрм шиг явган тий баруун гартлаа барьж явна машин зүүн талд авууч гэдэг юм уу тий яг тэр дүрм мөрмийг ингээд нөгөө Монголд бид нар чинь ингээ явахаар хүнтэй очиж мөргөлдөд идэх байхгүй юу гэтэл Монголоос ирж байгаа хүмүүс маань тэрүүнд суралцаагүй учраас энд нөгөө ингээд хүнтэй очиж мөргөлдөд идэг гих мэт ийм ялгаанууд байдаг учраас тэр үг үйлдэл биеийн хилэмж гэдгийг бол маш сайн тэр эцэг хүүд анхаарад явчихл юм бол тэгэл хүүхэд бол нэг тэгж айхтар одоо яана гэдгийг бол нэг тэгж зовлон болгоод ахсан сайн ойлгож авлаа. Одоо тэгээд нөгөө ер нь дунд сургуульд орох байгаа ч юм уу одоо дунд сургуульд орох насны хүүхдээ Монголоос авчирж байгаа хүмүүс биш шүү дээ. Тэр ч одоо арай том болсон хүүхдүүд байгаа шүү дээ. 13-аас 10 насны ч юм уу тий. Тэр хүүхдүүд дээр одоо юу гэдэг анхааруул зохиох юм ч үт юм уу арай өөр эдгүү баг сургуулаас ер нь дунд сургууль болохоор нөгөө нэг сурах чиг одоо баг сургууль болохоор сурах чиг тэр хүүхэд сууд сурсан байх хэвээр сургууль дээр бусдад харьцаж тий одоо сурсан байх хэвээр гэд ингээд нэг ийм чиг өгсөн байдаг. Чиг чи яг бүр ингээд дүрм журамтай байдаг. Дунд сургууль болохоор сурах үүрэгтэй. Ерөөсөө сурах үүрэгтэй. Тийм болохоор дунд сургуулийнхаа хүүхдийг сургуульд оруулж байгаа манай Монгол эцэг хүүд юун дээр анхаарах вэ гэхээр баг сургууль эднийх ямар одоо ёс зүйтэй байх ёстой эсин гэдгийг эхлээс судалж хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө хүүхэд маань тэр дунд сургуульд бие авчих байдлаасаа эхлүүлээд нөгөө тэртээ дөрвөө Монгол хүүхдүүд сурах чиг дээр бүр топ байдаг байхгүй юу? Юу Япон цаашаа байхгүй юу? Маш мундаг сурах арга барилтай, маш мундаг IQ-тэй байдаг. Тэгэнгүүт баг инээдгийн шүү дээ манай дунд сургуульд ороод байгаа дунд сургуульд нөгөө ирж байгаа хүүхдүүд хүшээ. Баг сургуульд үзсэн тоо одоо бодуулаад байх юм ч үү яагаад байгаа юм бэ инээдэг байхгүй юу? Тэгэхээр дунд сургууль дээр ирж байгаа айлууд юун дээр анхаарах вэ гэхээр ерөөсөө тэр ёс зүй. Ёс зүй дээр л анхаарчих. Тэгэл тэр сурах арга барил дээр бол тэртээ Япон хэлийг гүйцэд ирэх юм бол манай монгол хүүхдүүд дунд сургуулиасаа нэг хоцрогдол үүснэ гэсэн ойлголт бол байдаггүй. Яг гэвэл Монголын сургалт энэ систем нь Японы сургалтын системийг бүр хол хайцсан явдаг байхгүй юу? Тэгэхээр бол дунд сургуультай авчирж байгаа хүмүүс бол зүгээр л Япон хэлний хоцрогдол ёс зүй хоёр дээр л анхаарчихад бол тэгэл бусд нь бол амар баг сургууль жоохон хэцүү хөөх юм нөгөө дундаас нь ирж байгаа хүүхдүүд чинь хүүхэд хүүхдүүдэд гадуурхагдаад байгаагаа ч мэдэхгүй хөөх юм гордож араас нь гүүгээл бусд үгүй нэг айгүй өрөдмөр үйлдэл нүдний минь өмнө ингээд маш их гардаг байхгүй бага ангийн хүүхдүүдэд гэтэл дунд ангийн хүүхдүүд маань нөгөө мэдрэмжийн хөгжсөн байдаг учраас энэ надад дуртай байна уу? Энэ надад дургүй байна уу? Тийм ээ? Би ингэх ёстой юу? Дэх ёстой юу гэдгийг аягуулсаа ингэ нөгөө мэдрэмжээрээ мэдсэн байдаг. Тэр чинь хөрх юм ингээд ухаан ингээ явцсан байгаа, дээш ингээ өссөн байгаа шүү дээ Монгол Японч гэсэн. Тэнгүүд бага ангийн хүүхдүүд л дундаасаа ирэх их өөр өдмөр. Дунд сургууль бол нэг тэгээд яваад байхгүй. Ганц харин дунд сургуулийн хүүхдүүд нөгөө ахлах сургуульд орохдоо л манай монгол хүүхдүүд нэг жоохон хэцүү юм тулгардаг. Бусдаар бол гайгүй. Ахлах сургуулийн нөгөө нэг эднийх чинь нөгөө ахлах сургуулийн айгүй босго өндөртэй шүү дээ. Манай Монголыг бодвол тэнгүүд нөгөө ахлах сургуулийн хаан тэр босгонд нь нөгөө хэдий сурах чадвартай ч гэсэн
нөгөө л Япон хэл чинь төгс биш байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хөрх юм нөгөө хүссэн ахлах сургуультай орж чадахгүй ч юм уу, мэдхгүй чадахгүй маш их байгаагаас болж тэр ахлах сургуульд нөгөө нэг тийм сэтгэл ханамжаар айгүй дутуу байдаг. Ер нь тэр нь л жоохон хэцүү дунд сургуульд ирж байгаа хүүхдүүд бол. Бусдаар бол гайгүй. Дунд сургууль дээр бол нэг тэгж санаа зовоод байх юм байхгүй. Ерөөсөө одоо нөгөө нэг байнгын тэр нэг баг сургууль шиг загтлаар харьцаал, нэг харилцах дэвтэр дээр тамга дараал, буцаагаал, үзүү харваа ингээл гараа үсэг зураад авах юм байхгүй учраас ер нь бол дунд сургууль дээр санаа зовоод авах юм байхгүй. Манай Монгол хүүхдүүд энэ нөгөө нэг давуу чанарууд ч одоо нөгөө нэг тоо дээр нь спорт хоёр чинь бүр ингээд хол хайцсан явдаг байхгүй юу Япон хүүхдүүдийг. Тэгэхээр бол тийм чанарууд давуу чанаруудын дэртэй тэргөө сургууль ашиглаа явчихдаг байхгүй юу. Цаанаас нь энэ хүүхд энэгээрээ давуу юм байна. Ингэчих юм байна. Энэ хүүхд энэгээрээ сонирхолтой юм байна. За энийг чиглүүлчихийгээд угаасаа сургууль цаанаас аваа явчихдаг учраас нэг тэрэн дээр бол санаа зовоод ах зүйл байхгүй. За ерөнхийдөө юу яа да. Одоо өнөөдөр янжмаа ихжээсээ маш хэрэгтэй юмнууд ер нь л сонсч авлаа тий. Одоо сургуульд анх хүүхдээ оруулах гэж байгаа ч юм одоо оруулсан явж байгаа зөвчүүд би хүртэл одоо мэдэж авч байгаа жишээний жижиг шажиг юмгээ тоохгүй яваад исэн чинь үнэхээр хүүхдтэй бид нар л тэрнийг цаасыг дуустал нь юу лээ мэдээллийг тий тэрийг сайн нэг нэгэнгөө уншаад ингээд тэрний цаанал гарчдаг юм бол хүүхдийг тэгж гадуурхах явдлыг бас биднээс эхэлтэй юм байдаг юм бэ шүү. Тэгээ сургуультай холбоотой үйл ажиллагаан дээр биеийн хилээ болон өөрийнхөө тэр биеийн авч явж байгаа тэр байдлаа маш сайн хянаад нэг хэдхэн минут хэдэн цаг төвчээд өнгөрчих юм бол ер нь бол тэгэл асуудалгүй бичих юм байна. Них олон юм бодоод ах зовоод ах хэрэггүй байна гэд ер нь ойлгочлоо. Тэгээд өөр бусдаар тань одоо нөгөө танаас тусламж хүсэх гээд магадгүй манай подкастыг сонсоо те дөнгөж Монголоос ирсэн ч юм уу бүр ингээд айгу бидний бодсноос өөр асуудалтай ч юм уу тиймэрхүү хүмүүс хандуулан та ер нь туслах боломж байгаа лөө. Над руу одоо хувийн мессенжерээр юм уу хувийн утсаар маш их ээжүүд холбогддог. Би бол хизээч байсан одоо ингээд тултлан зөвлөгөө өгөө тултлан одоо шийдэлт хүргэж өгч чадахгүй ч гэсэн зөвлөлж өгдөг. Яг тэгвэл альва зүйлийг энд чинь нөгөө тултлан шийдвэрт хүргэх юм бол дараад нь хариуцлага гэдэг юм хүлээх болчдөг байхгүй юу? Хэцүү талаасаа тийм учраас нөгөө нэг манай Монгол бол ингээл ингэх хэрэгтэй гэл ингээ айгүй амархан ингээл ямыг шийдээд явчихдаг шүү дээ. Энд чинь нөгөө нэг тийм нэг хариуцлага хүлээх өөрийн хариуцлага хүлээх гэдэг юм байдаг учраас эрх зүйн талаасаа орчдөг учраас яг ингэрээ гэдэг нэг тийм бол чадахгүй ч гэсэн тийм шийдэлт бол хүргэж өгч чадахгүй ч гэсэн зөвлөгөө болон чиглэлийг бол айгүй сайн өгдөг. Би бол тэрэн дээр өөртөө бол их сайн сэтгэл ханамжуулалт дүүрээ явдаг. Тэгэхээр бол ээжүүд маань гаргуулмаар байвал янжмаагчтай холбоотой. Тэгэхээр бол тийм шийдсэднийг бол чадахгүй. Ер нь бол гаргалгаа гаргахт нь чиглүүлж өгөө, тусалж өгөө ингээл тий. За тэгээ ерөнхийдөө бид гурийн өнөөдрийн ярилцах ингээд хугацаа маань ерөнхийдөө дуусах тийшээ хандж байна. Тэгээд маш хэрэгтэй зөвлөөс одоо тийм янжмаа ихч маань бас Монгол гоё бичгээр босоо бичгээр айгүй гоё бичдэг хүн байгаа. За ингээд ер нь бол маш гоё үнтэй яг л ийм юм сонсохыг хүсдэг гэдэг тэр сонсох ёстой юмыг ер нь бол өмнө нь сонсцсон байсан бол би бас ийм ингээл яваад тахгүй байлгүй дээ нэг тоохгүй ингээл нэг хүнд ба гэдгээл явахгүй байсан байх нэ штэ. Тэгэхээр энэ подкаст маань бас энэ дугаар маань айгүй олон шин дараачин одоо Японы зориод ирж байгаа хүүхдүүдэд сурах гэж байгаа ээж нарт маш хэрэгтэй яриа болж ийн гэж бол би бол амар их баяртай байна олзуурах чинь тий. Тэгээд манай хамаад маань хэлэх юм байна уу. Тэгээд сүлд манай янжмаа ихч маань өөрийнхөө бас сүлийн хормыг нь үлдээгээд тэг ерөөхдөө энэ удаагийн дугаараа бас өндөрлөе гэж бодож байна. Энэ удаагийнхаа одоо янжмаа ихчийнхаа ярьсан яриануудыг ер нь багцлаад хүлээж авсан одоо мэдээлэл маань гэх юм бол ерөөсөө эцэг ихээс хамаарах зүйл хамгийн их байдаг юм байна. Эцэг их өөрсдөө тэр их суртахууны зуршил дадал болгоцсон байгаа тохиолдолд тэгээ барин натуралны ингээд байглаараа хүүхдтэй ч гэсэндээ сургаад юм явчих байлгүй дээ гэж би бодлоод энэ дээрээ бас аюу сайн анхаарах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Яг миний хувьд бол бүр 6 жилийн дараах асуудал ч гэсэндээ одоо тэгэл цэцэрлэгээс ороод эхлэх үеэс нь холоод өөрөө ч гэсэндээ сайн анхаарах хэрэгтэй юм гэдгийг ойлголоо. Тэгээ энэ мэдээлэл өгсөн янжмаа ихчтэй баярлалаа гэж хэлмээр байна.
За баярлалаа. Тэгээ энэ подкастыг сонсож байгаа эцэгхүүд яг нөгөө подкастаар чинь ярьлаа гэхэд зарим зүйл нь цагтаа ингээд нөгөө багтаж яригдаагүй зүйл ч байгаа. Хуваараа холбогдоод ийм байна, тийм байна гэдэг ингээд асуудлыг ярьж болно. Бид нар болохоор ингээд нөгөө хувь хүний асуудлыг гадагш нь гаргадаггүй учраас та ингээд санаа зовох зүйлгүй хандаж болно шүү. Тэр тусмаа Монголоос анх ирэх гэж байгаа. Одоо ирэх бэлтгэлээ хийж байгаа ээжүүд ингээд айгүйх хэцүү байдаг л да. Тэгэхээр тэр болгон дээр ингээд яг уу ихүү гэдгээ хизээч бас ингээд надад хандаж болно. Энэ болохоор танд болохоор ингээд ирэх гэж байгаа хүнд нэг ч гэсэн сэтгэл зүг чи ингээд хөнгөлж өгч чадах болоо гэж би бол дотроосоо бодож байгаа шүү. За ингээд урьсан их баярлалаа. За та урилга авсанд л баярлж байна. Баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Ажилд нь амжилт хүсье. За жимаачтай бас тий бүх өөрсдөө хүсдэг сайн сайхан бүх зүйлийг эрүүл инхийг бас хүсэн өрөөё гэж. Хүсэн өрөөё. Тий хэлмээр байна. Японд байгаа ээжүүдтэй, Японд ирэхээр бэлтгэгдэж байгаа ээжүүдтэй маш их амжилт хүсье. Битгий их сэтгэл зүгээр ядраарай. Маш амархан шүү гэдгийг л хэлье. Тий. Магадгүй нөгөө Японд өөрөө олон жил болцсон хэрнээ нөгөө хүүхдээ дөнгөж авчрах уу яах уу гэж шийдэж ядаад байгаа бас ээж нэрх байгаах. Магадгүй манай хамаа шиг төрчөөд тий одоо ингээл энэ болгон ч нөгөө цэцэрлэгээс ахуулаад ер нь яг энэ дадлан суудаг юм шиг байгаа. Тий одоо би яг баг дээр л мэдрээд байгаа л та. Тэр нэг байнгын харилцах дэвтэр мэвтэр гээл яг нэг тиймэрхүү юмнууд нь ингээл бүр багаас нь ингээд тэгээд баг сургууль орох хүртэл нь яг энэ нэг шугамаараа ингээл явчихдаг юм шиг санагдаад байгаа шүү дээ. Ерөнхий ойлголт авсан болоо гэж бодож байна манай ээжүүд. Тэгэхээр мундаг шүү. Манай монголчууд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. За баяртай.